За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За ихчийнхэн дүрс харагдаж байгаа ах гэж бодож байна. За сайн байцгаана уу? Миний дүрс мөс хэрвээ. За удаан хүлээлгэсний эцэстэг чинь өөрийнхөө одоо ээлжил лайвыг хийх гэж байна. За энэ удаа бол хэдүүлээ ямар ч гэсэн үйл хөдлөл хөрөнгөний тухай хэдүүлээ маш жоохон задлангуу, жоохон дэлгэрэнгүй ярих гэдэг чинь хичээ. Тэгээ энэ тухай бас жаал жоохон юм цуглуулж судалсны эцэст юм уу? Тайлбар бас олсон мэдсэн юм а тайлбарыг хуваалцъя. За орж ирээгүй байгаа нь ороод ирнэ. Завтаа ороод ирнэ. Блог YouTube блог дээр угаасаа хадгалагдсан тийм ээ энэ видео бичлэг. Та хэд маань сайхан зуншиж байна уу? Бүгд амар амгалан байна уу? Бүгд эрүүл сарвал байна уу? За ойртой та хэдтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. За тэгээд лайв хийдүүлээ. За нэг 2 минут хүлээж агаад хөргөжлүүлье. За ээж лайв уу ярих гэдэг шиг хичээ. Тэгээ За 12 боллоо тийм ээ. За их сайхан зуршлагтай 100 болж байна. Энэ жил Чехэд бол одоо жоохон орой одоо 100 болсон. Нилээ удаан хүлээлгэсэн тийм ээ. Маш их хүйтэн байсан. Гэхдээ одоо бол улсад бас нэг аялах хэмжээнд хүүхдүүд маань их сайхан жаргалтай багш юм байна. Хүүхдүүд маань бас нэг аялах аав ээжигээ дагаад сайхан усаар явж далаагаар явж аялж тэр нь үнэхээр бас сайхан харагдаж байна л да. Facebook дээр үнэхээр бас гайхалтай гоё байна. Бүгдээ энэ зуныг маш сайхан өнгөрөөж байгаа харагдаж байна. За хипотека онцгой хипотека мэдээж хэрэг чехэд ирээд та хэд маань бас зохимжооны бас хугацаа өнгөрөхөд бас бол мэдээж хэрэг одоо эндээ бас цаашдаа бас удаан хугацаагаар амьдрий гэж байгаа нүүр хүүхдээ бас энд боловсралтай болгоё гэдэг юм уу одоо бас Европод бас амьдрах нөхцөлтэй бас сонирхолтой байгаанууд нь мэдээж хэрэг бас дандаа бас байрны түрээс төлж ахаар өөрийн гэсэн бас нэг хувийн орон сууцтай болох ч юм уу хувийн бас нэг ордины домтой ч юм уу болох хувийн бас нэг зуны байшинтай аж болох ч юм уу тий зундаа гараад бас нэг сайхан амарчдаг газартай аж болох юм уу газар хөдлөлтөж авах сонирхолтой ш хүүхдүүд зөндөө байдаг. Тэгэхээр тэдэрт маань бас хэрэг болох уу гэсэн энэ лайвыг хийж байна. За энэ дэр би юу хамгийн түрүүнд анхааруулах гэж байна гэхлээр ерөнхийдөө бол энэ лайвыг бол маш их одоо хувийн сахилга баттай дандаагүй одоо мөнгө төхөрөмний одоо тухай ойлголтыг маш сайн авч чаддаг тийм ээ цалингаас цалингийн хооронд мөнгө өрөөд дуусчдаг биш. Зохимжооны бас нэг цалингаас цалингийн хооронд жоохон ч гэсэн хуримтлал үүсгэж чаддаг. Хадгаламж гэж юу гэдгийг мэддэг. Зохимжооны өөрийнхөө хувийн дансыг маш сахилга баттай барьж чаддаг. Өөрөөр хэлбэл одоо нэг хасгаруу оруулахгүй тийм ээ цалингаас цалингийн хооронд нэг байгаа мөнгөний бүгдийг хуу хамаар цаанаас тэгэл маргааш нь хүнээс мөнгө зээлээд яваад өгдөг улсууд бол энэ видео бичлэг бол үүндээ тэдэрт зориулсан видео бичлэг бараг биш болов гэж их чинь хэлэх гээд байна. Энд бол үнэхээр баш цаашдаа амьдралаа сайжруулад бас нэг хувьдаа бас нэг юмтай болоод бас нэг цэгцтэй байдаг. Яг үүндээ бол санхүүгийн мэдлэгтэй, жоохон ч гэсэн санхүүгийн мэдлэгтэй, жоохон ч гэсэн мөнгөтэйгээ маш зөв харьцаж чаддаг. Орлого зарлагаа маш балансыг маш сайн барьж чаддаг. Хуримтлал хадгаламж гэж юу гэдгийг бас мэддэг. Одоо ийм л хүмүүс зориулсан видео бичлэг болов гэж ингэж гişин дүгнэх гээд байна. За тэгэхээр хэрвээ та яг тийм хүн байгаа бол та үргэлжлүүлээд миний видеог үзэх бүрэн боломжтой. Хэрвээ таны данс одоо чехэд эренгүүтээ та данснаа зээл аваад асар хэмжээний зээл аваад бужигнуулаад одоо тэгээд хасгаруу нь оруулаад эсвэл одоо янз бүрийн байдлаар одоо экзекуторын одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй орчсон болвол үнэхээр та одоо энд ямар нэгэн томоохон хэмжээний худалдаа авалт бол үйл хөдлөлгөөний одоо бизнес хийж гэх юм одоо тиймэрхүү бодол санаатай байгаа бол энэ бол үнэхээр хэцүү бараг боломжгүй гэсэн үг ээ. Тийм болохоор энэ бол яг мэдэж болно, мэдээж сонсож болно. Гэхдээ цаашдаа бол бас анхааруулах үндсэн дээрээс та энэ зөвшлийг үзэх юм бол одоо ийм нөхцлөр бас Чехэд бол болохгүй юм байхгүй. Таны хувь хүний сахилга батаас маш их шалтгаалдаг. Гэхэл одоо шинэ олон жил одоо энэ чехэд амьдсаных шинэ олж харж байна. За тэгэхээр хипотека зээлийг бол анхад бол үндсэндээ бол
хамгийн номер 1-т бол би ерөнхийдөө маш их зүйлийг бэлтлээ та хэдтэй. Яг тест дугаараар нэгээ та хэдтэй тайлбарлах гэдэг ингээд хичээ. За хамгийн нэгдүгээрт бол таны хувь хүний данс маш их чухал ач холбогдол өгч байгаа. Таны данс үнэхээр маш сахилгатай байх ёстой. Энийг би одоо байнга хүүхдүүдтэй таарсан уулзсан болгондоо хэлдэг. Дансаа та харуулж өрөөсөө болохгүй шүү. Та дансаа дандаа асхруугаар нь оруулж болохгүй шүү. Заавал үлдэгдэлтэй байх ёстой. Хэрвээ та зээл төлдөг бол тэрийгээ байнга тогтмол төлж явах ёстой. Хэрхэн таны хувь хүний өнцгөөс хэрхэн ямар хүн бэ гэдгийг тий одоо клиентскийн одоо клиент та хэр найдвартай хэрэглэгч вэ гэдгийг зөвхөн таны дансаас л эхэлж харж харна. Жолоочийн одоо бонус гэж байдаг шүү дээ. Одоо нэг жолоочийн одоо зөрчлийг харддаг. Яг тэрнтэй адилхан банкнд бас бонус гэж байдаг. Тийм болохоор та таны зүгээр л таны толь гэх юм уу таны данс хэрэглэсэн сахилгатаас хамгийн нэгдүгээр тань дараачийн их хэмжээний зээл өгч болох уу гэдгийг хардаг учраас та дүүнэр минь энэ дээр номер 1 анхаарч явах маш чухал байт юм шүү. За орлого мэдээж хэрэг маш сайн нөлөөлдөг. За энэ дээр бол мэдээж банк цалингаас нь мэдээж хэрэг ямар цалин авдаг гэдгийг нь олгоод харчин. Үүнээс гадна таны орлого та нэгдүгээр ажилтаа юм уу эсвэл та заавал бизнес эрхэлдэг ч юм уу, ботаниканы эрхэлдэг ч юм уу, ямарваа нэг хэмжээний Чех улсад амьдарч байгаа юм чинь зах хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Та цалин авч байгаа бол таны ажлын гэрээ хугацаатай байна уу, хугацаагүй байна уу? Эсвэл одоо та дадлын хугацаанд байна уу? Эсвэл та ажиллачаад одоо ингээд халахдах хэмжээний халахдах мэдээлэл өгчөөд байна уу гэдэг бас их ач холбогдолтой. Тэгэхээр та ажиллаж байгаа хэрвээ та хипотекийн зээл хөөцөлж байгаа бол өнөөдөр та нар юу яах хэрэгтэй? Ажлын гэрээг ядаж нэг 2 жилээр юм сунгуулчаад тийм ээ магадгүй хугацаагүй гэрээ аваагүй байгаа бол хугацаагүй гэрээ авсан бол бүр их сайн байна. Яг тэр авсан өдрөөс эхлээд та хөөцөлж болно гэсэн үг тийм ээ. Тэр чинь бол маш том үзүүлэлт болдог аахгүй хугацаагүй гэрээ гэдэг чинь. Та тухайн үйлдвэрт хугацаагүй одоо тодорхой хугацаагүйгээр ажлаа үргэлжлүүлэх боломжтой, та сахилгаттай, та сайн ажилчин байна л гэсэн тодорхойлолттой ер нь маргатай сэтгэл таараагүй, үйлдвэр таараагүй улсуудын гэрээг бол маш богино хугацаагаар сунгаж яддаг шүү гэсэн үйлдвэрүүд тийм ээ. За ботаниканы эрхэлдэг хүмүүст бол зээл олдохгүй гэж олдно. За эдгээр тул маань хамгийн гол нь та энэ зээл авахдаа татврын тооцоогоо 2-оос дээш жилийн хугацаанд хийсэн байх хэрэгтэй. За татврын тооцоо хийнэ гэхлээрээ нөгөө нэг Дани Пришнаны бид нэр өгдөг шүү дээ жил болгон жилийн эцэд өгдөг. Тэрэн дээрээ та хуваараа хөдөлмөр эрхлээд нэг 2 жилийн хугацаанд тийм тооцоогоо өгсөн бол та тэр тооцоогоор хипотекийн зээл авах боломжтой бол бас болдго юм байна. За энэ дээр нэг ямар шалтгаалдаг вэ гэхээр хэрвээ та SRO-чка юм уу одоо ямарваа нэг компани удирдах байгаа бол бас нэг ялгаатай. Эсвэл та Жирмицинский листер одоо хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа бол бас нэг өөр ялгаатай байх нэ. Тэгэхээр компани гэхлээр мэдээж хэрэг банк бол арай илүү бичиг баримт шаардна. Тэр чинь аюу том компани өмнөөс та одоо компанид ямар нэг дараагийн үйл хөдлөлөнд бодлож байдаг компанийн ажилчдын дотор байрыг хөдөлж авч байгаа ч юм уу янз бүрийн асуудал үүсэх юм бол мөнгөний хэмжээ мэдээж ихсэн. Тийм болохоор хэдий чиний мөнгөний хэмжээ ихсэх тусам төдий чиний танаас илүү бичиг баримт одоо танаас шаарднаа л гэсэн үг шүү дээ мэдээж хэрэгтэй. SRO-чка буюу одоо өөрөө одоо хуваараа бие даасан одоо бизнес эрхлэгч бол ипотекийн зээлэнд хамрагдаад ерөөс болохгүй юм бол байдаг юм байна. Хамгийн гол нь миний түрүүний хэлснээр 2 жилээс дээш хугацаатай та хамгийн гол нь ажилласан байх хэрэгтэй, бизнес эрхэлсэн байх хэрэгтэй. Зах хэмжээний ашигтай ажилласан байх хэрэгтэй шүү. Тэр чинь бас нулевой Дани Пришнаны гаргаад байвал мэдээж хэрэг бас энэ чинь ямар ч ашиг орлогогүй ажилтг юм байна гэж харагдаад байх юм бол мэдээж танд итгэж банк мөнгө зээлэхгүй гэдэг бас л асуудал шүү дээ тийм ээ. За гурав дахь нөхцөл бол ер нь янз бүрийн ажил хийдэггүй мөртлөө за даандагүй Чехийн иргэн болсон манай монголчууд маань бол тэтгэврийн одоо групп авдаг ч юм уу тэтгэвртэ гарцсан ч гэдэг юм уу одоо янз бүрийн асуудлаас болоод төлбөрийн чадвараа алдсан ч гэдэг юм уу зах хэмжээний ордоор Зичевский Преспеевг авдаг хүмүүс байх юм бол тэднэрт бас зах хэмжээнийх нь бас орлогоос нь шалтгаалаад бас мөнгө олддоггүй гэвэл олддог юм байна. Тэгтээ тэр бол ер нь одоо миний лав энэ олон жил болоход яг монголчуудад бол яг тийм одоо групп авдаг улсуудад тэр бол хипотек өгч байгаа бол ер нь за байдаг юм уу мэдэхгүй хичээл ав сонсоогүй. Чехийн иргэн болсон нөхцөлд бол та хүсэлт гаргах бүрэн боломжтой байдаг юм байна. Таны нас залуу тийм ээ. Тийм байгаа бол тогтмол одоо улсаас ямар нэг халамж тодорхой хэмжээний бас нэг зах хэмжээний орлоготой бол авах боломжтой байдаг юм байна шүү. За мэдээж 1
айлын бүхэл одоо дундад зарлагыг одоо орлогоос нь хасаад тооцоод үлдэгдэл мөнгө нь одоо энэ хүнд зээл авахд хүрэх нүг үү гэдгийг л бид нар банк бидрээс судалж авдаг шүү дээ тийм ээ. За банкд очихоос өмнө агент немовитости гэж байдаг компенсачны ипотекийн одоо үеэр одоо тооцоо гаргаж өгч тусалдаг ийм байгууллагууд зөндөө байдаг. Тэгэхээр тийм байгууллагуудад та хэд маань хамтарч ажиллах юм бол илүү таны одоо ипотекийн гэрээ маш үр дүнтэй болж бага төлөлттэй ч юм уу, бага хугацаатай ч юм уу одоо нэг танд ашигтай талаар ингэж бодож гаргаж өгдөг газрууд бол Чехэд бол байна. Байдаг юм байна. Зөндөө байна. За тэгэхээр DTI жишээлбэл DTI гэдэг гэх нь одоо хамгийн өндөр зээл гаргаж өгөх ямар боломжтой байна. Эсвэл DSTI гэдэг нь болохоор хамгийн их боломжит их сплатк календар гэдэг чинь сар болгоны төлөлт нь аюул өндөр одоо ихээр гаргаж өгөх одоо ийм хоёр нөхцлөөр бодож өгдөг ийм газруудыг олох хэрэгтэй. Яа мэдээж хэрэг та нар зээл хүсчил байгаа юм чинь та нар ипотекийн зээл судлаад эхэлсэн өдрөөсөө эхлээл та нар ямар ч хүн ер нь захимжээний сар болгон баг төлж одоо за яг зарим айл бол мэдээж хэрэг бас маш шахуу төлөөд одоо энэ бушуухан ипотекийг дуусгачих гэсэн зорилготой улсууд бол DST бол баг байвал ашигтай тийм ээ биш өндөр энэ нь айгүй баг байвал ашигтай гэдэг тийм ээ. Эсвэл эсэргээрээ маш олон жил за дээд нь одоо 30 жил шүү дээ тийм ээ. 30 жилийн хугацаанд энэ одоо 30 жилийн хугацаанд энэ болохоор яг нэг 10,000-аас нэг 5,000 ч юм уу ингэж төлөөд ингэж явах ямар боломж байна гэсний ийм үзүүлэлтээр одоо судалгаа хийж ингэж барай сонгож авах хэрэгтэй гэдэг байна. Чехэд бол ипотекийн зээлийг ерөнхийдөө бол хуулиндаа бол 18-аас 55 нас гэдэг ингээд заасан байдаг юм байна. Гэхдээ яг үнэндээ яг амьдрал дээр ингээд хараад байхад ипотекийн зээлийг бол ерөнхийдөө бол нэг оюутнуудад бол ерөөсөө маргатай бол өгдөггүй. Яг гэвэл айгүй нэгдүгээр нас залуу байна. Цус шингэн байна. Дадал туршлага амьдралын одоо туршлага алгач гэдэг юм. Дандаа ганц бий ч юм уу те гэр бүл болж чадаагүй ч амжаагүй байгаа улсууд бол ерөнхийдөө ипотекийн зээл бол бараг олдохгүй тайлхан. Тийм учраас яг боддоор бол одоо өнөөдөр Чехэд бол 26-аас 40 насны хооронд зээл авах боломж нь илүү одоо үнэмшилтэй байна. Хэрвээ та яг ийм наснд байгаа бол ипотекийн зээлийг авч одоо хөөцөлдөх одоо боломж чамд бол байна гэсэн үг. Тэрнээс биш одоо 40-45-аас дээш гараа явуулахлаар мэдээж хэрэг хүн наслал явна хөдөлмөрийн чадвар алдаад эхэлнэ тийм ээ. Төлөх хугацаа чинь 30 биш одоо за жишээлбэл 45-аас дээш 30 жилийн 75-наас хүртэл тэр та пашингийн зээлийг төлөд явна гэхэлэр маш тэр хооронд танд байгаа ч хүсчүүл болчих штэ. Тийм болохоор та хэд маань ер нь бол одоо хэрэг ипотека хөөцөлж байгаа бол энэ зөвхөн Чехд ч биш штэ. Монголд ч гэсэн ялгаагүй, Швед ч ялгаагүй штэ. Тэгэх юм бол та арай залуу байгаа дээрээ л авсан дээр байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ пашингийн зээл, энэ банкны зээлчүүд чинь ер нь насаараа та тэр зээлийг төлөхийн төлөө хөдөлмөрлөх шаардлагатай болчихно. Угаасаа насаараа та тэр банкнд уяатай байх болно. Тэдний хараат байх болно. Тийм учраас залуу хөдөлмөрийн чадвартай байгаа тэр бушуухан нэгэнд л авсан бол тэрийгэ төлөд дуусах тэр вариантыг сонгосон зөв л дөө. Нас их явчихлаарэ ер нь баг тийшээ хэрвээ та хөдөлмөрийн чадвараа алдаад таны бие муу байхад таны өмнөөс төлөх усуудтай бол хамаалах тийм ээ. Одоо та авч төлж чадхаа байгаад за 45-аас дээш наснаас дээш та ипотекийн зээл авсан байхад та төлж чадахгүй таны гэр бүлийн нөхөр чинь чадвар байна уу? Үр хүүхдүүд чинь таны орноос төлөх үү гэдгийг л хамгийн гол нь нөгөө төлөлтөө таслахгүй тул эрсдлийн аюул сан бодож л авах хэрэгтэй болчихлоо хахтаа мэдээж хэрэг тийм ээ. За одоо бол Чехэд бол ерөнхийдөө хуулинд 10-30% одоо ипотекийн уурчилгаа төлөлтийг бол шаардж байгаа. Тэгэхээр та ямар нэг ипотека зээл авах юм бол 10-30% та өөрөө заавал мөнгө бэлдсэн байх хэрэгтэй. Үлдсэн мөнгийг л банк гаргана л гэсэн юм учиртай юм шүү. За биднээс шалтгаалдаг маш том нөхцөл бол визний асуудал байдаг. Мэдээж хэрэг та урт удаан хугацааны визтэй байх юм мэдээж бол бас их зүгээр. Лохотоб визтэй жилээс та нэг жилийн виз авчаад зохимжийн бас нэг 2-3 жил ажилласан бол те та ипотекийн зээл авахд болохгүй юм байхгүй. Энэ бол ирээд бол ер нь бол ирээд орлого сайтай байгаад
ер нь 6-аас дээш сар ажилласан ч гэсэн ипотекийн зээлэнд хамрагдаж болно гэж бичсэн байлээ. Тийм болохоор ер нь шууд ирэнгүүтэл ипотек үзэлдэг манайхан бол их бага байдаг баг та. Тэгтээ болохын хувьд бол болдог гэж байна шүү. Тийм. За тэгэхээр за 3-6 сарын цалингийн тодорхойлолттой байх хэрэгтэй. Та сүүлийн 6 сар 3-6 сар ерөнхийдөө таны орлого хэр доктортой байх нь уу? Цалинд ажиллаа хийж байгаа нь үнэн үү? Ажиллаа хийж байгаа нь үнэн буюу ийм цалин манайх үйлдвэр олгодог гэсэн одоо үйлдвэрийн тодорхойлолтод хэрэгтэй болох юм. За тэгээд бид түрүүн их хамгийн эхлээд хэлсэн ер нь зээлийг бол 1 сар зээлийн нөөний дансны хуулга аюул чухал гэж ярьсан шүү дээ. Тийм болохоор тэрэн дээр бол банкны чинь одоо түүх аюул чухал байдаг. Тийм учраас та ипотекад бэлтэж байгаа бол маш наривчилж одоо түүх аюул анхнаасаа эцэстэй явуулж энийг бэлдэх хэрэгтэй. За мэдээж родны число заавал шалгагдана. Хэрвээ манайхан родны числоог аваагүй бол заавал тэрийг аваарай. Тэр родны число аваагүй бол эсвэл манайхан ч нэг овон нэрээ наацаар оруулаад бичсэн байх юм уу? Эсвэл ямарваа нэг угаасаа гадаад нэрийг чинь одоо чехэд бичгэд аюу заавал нэг ямарваа нэг алдаа гаргацсан байдаг тийм ээ. Тийм болохоор та ООН дээр очоод родны число байхгүй бол ерөнхийдөө ийм том зээлүүд авах янз бүрийн асуудал гарах бол аюу хүндрэлтэй байдаг. Тийм учраас родны числоогоо та заавал хөөцөлдөрөө ООН дээр очоод родны числоо маань гарахгүй байна гэдэг нэг родны число хөөцөлдөх маягт бүглээд өгдөг шүү дээ. Тэрийг өглөөд тэгээд жинхэнэ ойрог одоо өөрийнхөө Монгол төрсний гэрчлэгийг чекээр орчуулуулад тамхит орчуулагчаар орчуулуулаад тэгээд тэрийг онтод дахин хэмжүүлээрэй. Тэгэхгүй бол ерөөсөө тэгээд нэг ирэхгүй ингээд хүлээгээд байвал цаг яваал гэдэг шүү. Та нар өөрөө хөөцөлдөж дахин өргөдлөгч ингэж родны число олж аваарай. Тэр родны число чинь байж та нар үнэхээр банк юуг шалгадаг гэхээр родны числогоор чинь үнэхээр та гэмт хэрэг зөрчилтэй юм уу тийм ээ? Эсвэл одоо банкны ямарваа нэг гэмт хэрэг зөрчлийн бүртгэл бүртгэгдсэн байна уу? Хувь хүний одоо особны особны нөгөө нэг зөрчил байсангүй нөө хувь хүний одоо иргэний үүргийн биелэлтийн зөрчил байсан уугүй юу гэдгийг чинь тэндээс үзчих бүрэн боломжтой байдаг учраас заавал родны число нэхэж авдаг. Тэрийг тэд нар өөрсдийнхөө сенсац одоо датах базаас олоод авчдаг бүх мэдээллүүдийг. Тийм. За тэгэхээр родны числогоо та хэд маань хөөцөлдөж аваа бас их сайн мэдж авах хэрэгтэй. За сүүлийн үед бол одоо банк ерөнхийдөө 21 оноос 1.7% одоо жилийн хүүтэй ипотека зээл олгогдож байгаа. Манайхан зээл хөөцөлж байгаа нэг нь бол энийг бол мэдж байгаа тий. Сүүлийн үед 2.5 нэг хэсэг байлаа. Тэгэл зарим банкуд одоо 1.7-оор хүртэл өгч байна. Тэгэхээр хүү бас хайцангуй бас боломжийн байна гэж би олж хараад байгаа. Тий. Энэ юу гэж хэлээд байна гэхээр коронавигийн үед ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгөний худалдан авах хүний тоо ерөөсө буурахгүй байна гэж хэлжээ. За энэ юугаараа нөлөөлөд юм гэхээр Чех орн маань үндсэндээ энэ чинь Европын холбооны улс их орн бас нэг шингэний маш Европын холбооны нэг улсны нэг улс шүү дээ тийм ээ. Тийм болохоор Европын одоо эдийн засагт заавал нөлөөлж идэг тийм ээ. Тэр эдийн засаг нь нөлөөлж л одоо Европ маань энэ коронавигийн үед л ингээд дайвал зааж нахилцааг болвол эдийн засаг нэх их буураг болвол Чехэд мөн ялгаагүй нөлөөлж идэг байна. Үйл хөдлөх хөрөнгөний худалдаа 8-ны асуудал бол ерөөсөө ч огтхонч бас за сайн жоохон тасалдчих шиг боллоо тий. За хэр яриад тасарсан бол гайгүй байх та. Чинь тасарсан мэдэхгүй яриад гэсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө Европ маань эдийн засгийн хувьд бол бас корона мэдээж их хэрэг эдийн засагт маш их муугар нөлөөлөх бол нөлөөлсөн. Гэхдээ яг энэ үйл хөдлөх хөрөнгө дээр юм уу эсвэл одоо энэ фашн савын газрын худалдаа 8 дээр бол хөрөнгө оруулагчдын анхаарлаас бол гараагүй л байгаа юм байна. За тэгэхээр бид нар түрүү хэлсэн шүү дээ мэдээж хэрэг түрээс төлж авахар тийм ээ. Тэртээ тэргүй бид нар маш одоо түрээсийн өмнө бол жилээс жилд өсөж байгаа. Амар өсөж байна. Угаасаа бид нар анх ирээл 1-2 өрөө байрууд чинь боломжийн үнээр л баг 6-7 мянган цаас авдаг байсан бол одоо ерөөсөө 12-15 амар үнэтэй болж улам л нэмэгдээд байна. Тий. Түрээслэх сонирхтой одоо тийм хүмүүс ч их байна. Одоо үйл хөдлөх хөрөнгөн дээр одоо бас хөрөнгөчсөн бас мөнгөтэй болсон улсууд дараачихан байшин бодлож аваад шууд түрээсэлж байна. Тийм болохоор үн ханшин ч айгүй их өндөр байна. За тэгэхээр ер нь бол эдийн засаг бол ерөнхийдөө тэгэхээр бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр одоо бол 2-3% л
хэлбэлцэж ингэж үтсэн байна. Тэрнээ их уналттай тийм сүртэй одоо байшин авах нэмэр байна уугүй юу гэсэн одоо тэр тал дээр бол айцсан гайгүй муул гэж би ингэж олж харлаа. За 100%. За би түрүү хэлсэн 10-аас 30% та нар өөрсдөө мөнгө төлөх ёстой тийм ээ, урьдчилгаа хипотекийн зээлийн мөнгийг бэлдэх ёстой та нар тийм ээ. Ерөнхийдөө бол 100%-аар нь одоо банк танд хипотекийн зээл болгоно гэвэл угаасаа хуулиараа бол хоригдсон байдаг юм байна. Гэхдээ энд бол гарц байдгүй гэвэл бас байдаг. Ямарваа нэг юм гарц гаргалгаа байдаг шүү дээ тийм ээ. Энэ тухай би жоохон хожуу ярьж өгье та бүхэнд. За дараагийн нөхцөл. Одоо би та хэд шинээр ашиглалтанд орсон байшин шинээр ашиглалтанд орсон барилга авах ашигтай юу энэ тухай ярьж өгье. За эхний удаа мэдээж хэрэг шинээр байшин худалдаж авахд эхний удаа бол нэг 10-аас 15% резервац буюу одоо байрын одоо би энэ яг энэ барьж байгаа байшин би одоо худалдаж авах гэсэн резервацийн барьцааны хөрөнгө мөнгийг байршуулна. За ерөнхий процессыг ярьж штэ тийм ээ. Шинэ барьж байгаа байшинг манайхан жоохон судлал яасан юм бэ? Дандаа л нэг орон сууц, дандаа л нэгэн хэвийн одоо ийм хямд юм руу одоо бас ингээл яваад байна л да. Нэгэндээ яг зээл авч байгаа бол буцаад үнэ алдахгүй юмыг бас сонирхож байхад ерөөсө буруудахгүй юм байт юм шиг санагдаад байгаа юм надад бол. Игч нь бол тэгж бодож л да. Та хэд маань ямар сан. Ягаад гэвэл та хэд маань ингээд нас яваалаа нэг мэд төгшрөн үргэлжлээд хүүхдүүд чинь явна. Хүүхдүүд чинь авангуудаа энэ байшинг ерөөсө энэ ээж аав маань насаараа амьдсан одоо буцаага зараг гэхлээр хуучин байшин авсан улсууд та нарын авсан байшин үед хуучин байсан байшин буцаагаад нэг хэдэн жилийн 20-30 жилийн дараа буцаагаад зарахад үнэ барих уу юу гэдэг асуудал байна шүү дээ. Бас л эргэлзээтэй асуудал. Тэрэнд орвол шинэ байшин аваад одоо та нар байж байхдаа шинэ байшин барьж байгаа байшин жишээлбэл резервац хийгээд тэр мөнгөнд байршуулад ингээд аваад ингээд үзэхэд бол хүүхдүүд чинь том болсон байхад бол бас нэг тухайн үеийн хан шиг бас алдах нь бас юу л байдаг бол бас их зүгээр юм уу гэж ингэж бас боломж бас байдаг байна. Тэгэхээр за 10-аас 15%-ийн одоо нийт үний за жишээлбэл одоо манай худна хороод бол зөндөл барилга барьж байна. За тэгэхээр үнийг ингээд харахад 3-аас 5 сая байна. За жишээл 3 саяны авъя гэж бодъё л да. Одоо ородны ном жишээлбэл 4 сая гэдээ байж лээ. Одоо хувийн нэг хашаатай тийм байшингууд ч ородны номд. Тийм байшингууд яг 4 сая худалдаад авъя гэж бодоход та 4 саяга 10-аас 15%-ийг та байршуулсан. Резервац хийх хэрэгтэй байна. За 15 шин 400 мянган та байршуулж ээж тэр байшин одоо дууссаны дараа би худалдаж авна гэсэн юм гэрээгээ хийдэг юм байна. За барилга байж дуусал хипотек та төлөхгүй. Тэр байшин хэдийн хугацаанд тэр байшин баригдаад дуустал 6 сар ч юм уу жил ч юм уу те жишээл төлхөөр аван автлаа та резервац хийсэн нөхцөл тэр жилийн хугацаанд та юу хийж байгаа вэ гэхээр жинхэнэ одоо нөгөө нэг банкндаа өгөх мөнгөө хураах чамд хугацаа гарна. Нэг давуу тал нь эндээ байт юм байна. Тэгэхээр шинэ байшин барьж хахад та резервацийн нэг 300-аас 400 мянган цас ч юм уу одоо ямар үнэтэй байшин авахаас шалтгаалаад тэр мөнгөний лиг өгсөн бол дараачийн одоо төлхөөр авах хугацаанд та бас хэмжээний мөнгө хурааж одоо банкндаа өгөх мөнгөө бас хориглуулах цаг хугацаа хожно гэсэн үг. За барилга баригдад дуусахад энэ дээр юу анхаарах вэ гэхээр үний хэлбэлцэл бас янз бүр болсон байдаг. За жишээлбэл энэ байшинг одоо 4 саяар бид нар ингээд бариад одоо жилийн дараа танд ингээд төлхөрийг чинь хүлээлгэж өгнө гэдэг ингээд гэрээ хийсэн байдаг. Гэтэл жилийн дараа тэр байшин чинь 4 сая магадгүй 200 юм 4 сая 500 ч болох ийм боломжтой. Тийм тооцоо гарах үндэслэх байдаг юм байна. За тэр барилга барьж авах явцсны одоо янз бүрийн жишээлбэл ямар ч одоо барилгачид төсөөлөөгүй одоо гинтийн асуудлууд гарч болно. Жишээлбэл эсвэл газар нь аюу хатуу чулуутай байсан ч гэдэг юм уу, эсвэл одоо тог ус холбоход ч асуудал гарсан ч гэдэг юм уу, одоо янз бүрийн юм байна. Эсвэл одоо барилгын материал нь тухайн үедээ үнэтэй ч болчих ч юм уу, эсвэл бүр хямдраад өшөө хямдарсан ч байх юм болов те. Янз бүрийн асуудлууд байх юм бол тэр зөрөөг бол харин хувь хүн өөрөө төлөх юм байна шүү. Банк бол төлөхгүй. Тэр зөрөөг барилгын үнэндээ тохирсон тэр гарсан барилга барьж авах явцад гарсан тэр үнийн зөрөөг бол хувь хүн өөрөө төлдөг ийм нөхцөлтэй юм байна. За барилгачдын байрны үнэлгээ тэгэхээр бодит амьдралаас мэдээж хэрэг бол ерөнхийдөө бол маш их амьдрал ойрхон байдаг. Барилгачд бол нэг тийм их үнэтэй барих тал дээр бол гайгүй байдаг юм байна. Эдгээр бол за жишээл балкон, давхар, махар, лифт мэт гэсэн тийм үн ханш бол мэдээж хэрэг нэг өөрхөн родины донд бол байхгүй шүү дээ. Тэдэрт бол арай өртөг хямд одоо бас боломжийн одоо ийм шинэ барилга сонирхоход ийм нөхцөл байдаг юм байна.
За тэгээд би та нарт хэлсэнд эхлээд яг нэг 50-аас 100 мянган төгрөгийн одоо резервац хийсэн байхад 10-аас 20%-ийг 1 сарын хугацаанд бас өгөх ёстой юм байна. 1 сарын хугацаанд 10-аас 20%-ийн мөнгөний дүнг та байршуулсан байх ёстой. Үлдсэн мөнгийг барилга дууссны дараа төлнө. Банк болохоор кадастрт бичигдсэний дараа төлдөг үздэгч эхлэе гэж. Банк болохоор барилгын компанид үлдсэн 70-80% ч юм уу тэр мөнгө чинь бол кадастрт одоо энэ байшин авчлалд ороод ийм квадрат метртэй ийм газар зүүн барилттай ийм байшин гэж бид нар улсын бүртгэж авсны дараа л одоо тэр барилгын компани тооцоо хийж ингэж таныг одоо барилгын компанийн өрийг дарж өгөх юм байна. За тэгэхээр шинэ барилга сонирхоход одоо ийм бас нөхцөл байна. Ер нь шинэ барилга сонирхоход болохгүй юм байхгүй шүү. Та хэд маань сонирхож байхад бас илүүдэхгүй гэж ингэж хэлэх гээд байна. За хипотека 2 янз байна. За энд бас их сонирхолтой баримтыг би та хэдэд ярьж өгье. За нэгтгэд бол мэдээж хэрэг та нар байшингаа сонгочоод чи жоохон амьсгад чинь. За хипотека бол 2 янз байдаг. Нэг нь бол байшингаа сонгочоод за би одоо энэ жишээлбэл энэ орон сууцны энэ хоёр өрөө байрыг болгож авах гэж байна гэгээд гэрэмэрээгээ барьж очоод банкн дээр ингээд гэр хэлцэрээ хийгээд мөнгө төгрөгөө шилжүүлэх тийм ээ. Хоёр дахь нөхцөл нь бол эхлээд хипотека авчгаад за тэгэхээр хоёр нөхцөл байдаг гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Хипотекийн хоёр нөхцөлийн тухай би та хэд жоохон ойлгох. За эхлээд байшин байгаа. Зээл авна, хипотека авна. Эсвэл бүр байшин байхгүй үзэл хипотека авч болдог. Энэ хоёр нөхцлөөр хипотека байшинтай хипотекийн зээл гэж байдаг, байшингүй хипотекийн зээл гэж байдаг. За тэгвэл энэ байшингүй хипотекийн зээлийг та авч болдгоо болдог. За энэ дээр болохоор юу гэж хэлэх гээд байна гэхээр та хэсэг хипотекийнхаа зээлийг авчаад банкнаас зээл авчаад хэсэг хугацаанд байраа олоод худалдаж авах юм боломжтой. Танд бэлэн мөнгө чинь танд байж гин гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэг давуу тал нь юу байлгүй гэхээр та байшин байхгүй байгаа ч гэсэн ямарваа нэг сэтгэл таарсан гоё байшин таарах юм бол та бэлэн мөнгөөр шууд худалдаа авалт хийх тэр боломжийг алдахгүйгээр хурдан одоо худалдаа хийх юм боломж үүснэ гэсэн үг. Та энэ тухай сонссон уу? Манайхан хипотекийн зээл сонирхож байгаа хүмүүс бол сонссон баг. Би бол энийг сүүл мэдсэн шүү дээ. Бараг ийм зээл байдгийг ч мэддэггүйсэн. Тэгэхээр одоо байшингүй зээлээ авчгаад дараа нь одоо тодорхой хэмжээний одоо нэг 2 сая зээллээ гэж бодъё тийм ээ. За нэг 2 сая хорон зээлээ гэж бодъё. Тэгэхээр энэ байшин голдонгууд шууд мөнгө өгөөд одоо худалдаа авалт хийчихнэ гэсэн үг. За энэ бол мэдээж ингээ авах нөхцөл нь ялгаагүй 20-10. За дунджаар 20-аас 80% банк 20% ч өөрөө төлнө ялгаагүй. Тэгээ 20% ч өөрөө төлнө. За худалдаж авах байр батлагдсан банкны зээлээс 50%-аас багагүй байх ёстой гэсэн юм нөхцөл байдаг юм байна. Мөн хэрвээ 12 сарда за энэ хипотекгүй байшингүй зээлийг та авах юм бол энэ чинь нэг жилийн хугацаа өгнө. Та нэг жилдээ заавал энэ байрныхаа худалдаа авалтын намыг хийсэн байх ёстой. Тэгэхээр танд байр хаах жилийн хугацаа өгдөг юм байна. Хэрвээ та хугацаанд байраа авч чадаагүй бол танд торгуул оногдно. За торгуул нь бол ерөнхийдөө 10,000 кроны торгуультай байдаг юм байна. Гэрээгээ биелүүлээгүй үндэслэнээс гэсэн ийм торгуул төлөх юм байна банкнда. Тэгэхээр хэрвээ та 10 сартаа мэдээж хэрэг ер нь байр сонирхож байгаа улс бол хипотек энэ мөнгөөр заавал хипотек байшаа өөр юм дээр зарцуулж болохгүй. Тийм нөхцөлтэй. Тэгээд аваагүй бол банк мөнгө буцаад одоо банк мөнгө хаана гэсэн үг. Хэрвээ та жилийн хугацаанд санаанд чинь тохирсон байшин олдоогүй бол банк танаас мөнгө хаачих гэсэн үг. Дахиж танд ийм хипотекийн зээл хэсэгтэй болдохгүй бас найдвар хөлмөш гэсэн юм бол бүгд орчин гэсэн үг л дээ мэдээж хэрэг тийм ээ. За тэгэхээр энийг хэрвээ биелүүлэхгүй бол та торгуул төлөх юм байна. За энийг та хэд маань мэдээд авахд илүүдэх байх тийм ээ. За 6-аад залуу гэрүүлүүд. За залуу гэрүүлүүд манай Чехд ирээж гэрэл болж байгаа улсууд байна. Чех иргэнтэй гэрэлж байгаа улсууд байна. Тэгээ залуу улсууд маань одоо зээл авах боломжтой. Гэхдээ
орлого тэд нар маань орлого сайн хэрнээ тий хуримтлал хийж чадаагүй, хадгаламжаа үүсгэж чадаагүй ийм залуусууд маань та хэд маань хэлэхэд одоо нэгэнтэй л одоо энэ залуу гэр бүл болоод тийм ээ гэр бүлтэй болоод өөх хүүхэдтэй болсон бол одоо нэгэнтэй л тамар чигт амьдрах гэж байгаа бол хипотек авсан дээр баг гэж хэлэх гээд байна. Яг нь ерөнхийдөө яг нь банкны өр зээлийн дургүй улсууд байж болно. Яг та нар хэдий чанаас сайн хуримтлал хийгээд хэдий чанаас сайн хадгаламжаа хийж чадах юм бол хипотекийн зээлийг бол ерөөсөө босгол ирэх шүү дээ. Тийм ээ. Тэгтээ айгу тодорхой төлөвлөгөөтэй тэр мөнгийг хураах хэрэгтэй болно л доо. Хоёулаа зэрэг зүтгээд л хураах хэрэгтэй. За энэ дээр би нэг таад маань заавал үзүүлэх ёстой нэг тэгэхээр залуу гэр бүлүүд зээл олдно. Тэгэхээр ерөнхийдөө бол залуу гэр бүлүүд бол хэрвээ та хэн нэг нь одоо жишээлбэл за яг бүр чегийн иргэн болсон бол бүр 90% одоо 10-аас 90% зээл бол чек иргэн болсон бол окей шүү дээ. Энд бол окей. 10-аас 90% бол дэмжинэ гэж байгаа байхгүй. Залуу гэр бүлүүдэд дэмжинэ. Нэг хэсэг бас залуу гэр бүлүүдийн хөнгөлөлттэй зээл гэдэг хипотекийн зээлүүд их явдаг гэсэн шүү дээ. Тийм бол тийм үед та хэрвээ та нар банкнд заавал асууж авах хэрэгтэй. Харьцаж байгаа банкнасаа ч юм уу эсвэл бусад банкнаас ч юм. Би жишээлбэл би Ческа Свериднелан банктай гिचгэл өөр банкыг сонихгүй яваад байдаг гэдэг бол бас л хоцрогдсон асуудал шүү. Та хэд маань ер нь бусад банкны даандагүй залуу банкуд нөгөө нэг хэрэглэгчийг аягүй татахын тулд шин програм, шин төслүүдийг маш их гаргаж ирж идэг юм шүү. Тэднийг аягүй сайн анхааралтай үзэж байгаарай. Тэр прогнозуудыг маш сайн үзэж байгаарай. Тэр аягүй хэрэгцээтэй. Даандагүй залуу гэр бүл дэмжих програм нодлон уршин чөлөө Ческа Свериднелан гаргаад ирсэн байсан тий. Тэр бол маш их залуучууд хамрагдсан. Даандагүй чек иргэн болсон залуучууд хамрагдсан байх. Манай Монголоос хэрэг яасан мэдгүй чекэд бол маш сайн хамрагдсан шүү. Тэд нар чи аягүй хөнгөлтэй зээл өдр өгчээсэн шүү дээ. Яг тэр шиг тийм акцны одоо ийм юмнууд банкуд гэнэ одоо энэ залуу банкуд бол гарахтаа бас сүрхий. Эсвэл бүр монопол дээр үеийн банкнууд бол бас мэдээч их баяжсан банкуд бол байна шүү дээ одоо. Тий Коммерцкий банк, Ческа Свериднелан, Чесоп гэх одоо үлгэр домог болсон банкнууд зөндөө байна. Тэд нар чинь бол мөнгөтэй хэрэглэгч маш ихтэй. Тэд нар чинь тэгэл нэг юм акц гаргаад ирсэн байхад та ямар ч банкны хэрэглэгч байсан ч гэсэн тэднэртэй хандаж шууд бүрэн боломжтой юм шүү. Би өөр банкны хэрэглэгч юм чинь намайг эдгээр тоохгүй байх гэх юм ерөөс байхгүй шүү. Таныг данстай чинь зүгээр л чирээд та манай банкнаас ийм хипотек зээл ав гэдэл чирээд аваад очив. Данстай чинь зээлтэй чинь бүх юмтай чинь шилжүүлэх бүрэн боломжтой юм шүү. За ерөнхийдөө 10-аас 90% хэрвээ ийм зээлд хамрагдчих байгаа бол 5 саяас дээш крон бол ерөнхийдөө олдохгүй. Ер нь 5 сая крон гэдэг бол ер нь бид нар шиг энэ цалинтай улсууд ер нь максимум юм бол гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тий. Магадгүй тэрнээс дээш та хэд маань зээл хэрвээ авчихсан бол таны орлого сайн байсан байж магадгүй эсвэл одоо мэдхгүй ямар нэг сайн үзүүлэлтүүд их байсан болов уу гэж хэлэх гэдэг. Тий. Эсвэл бүр бизнес хийж байгаа улсууд бол бүр боломжтой гэж магадгүй тийм ээ. Тий. Тэгэхээр бидний хэмжээнд ерөнхийдөө 5 сая кроны хэмжээний үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах бүрэн бас тооцоотой байдаг юм байна. Гэхдээ заавал нөгөө 10, 20, 30% өгчөөл бүр сайн. Даадаг бүр 30-ыг өгсөн байх юм бол бүр окей. 30 бүр гэсэн. Баталгаа чи аягүй сайн очиж шүү дээ. Урьдчилан мөнгө аягүй сайн очиж шүү дээ. За тэгэхээр хипотектэй хүн байраа худалдаж авчаад байгаа нөхцөлд хүнд байраа шилжүүлж болохгүй болохгүй. Энийг аягүй их асуудаг манайхан. Тэрийг бол одоо жишээлбэл би Монгол буцлаа, би төрсөн дүүдээ байраа ингээд зарлаа. Нэрээ шилжүүлье. Зөвхөн нэрээ шилжүүлье гэх юм бол бас болдгүй байна. Тийм асуудал гардгүй байна шүү. Хамаагүй зарж болохгүй. Энэ ч нэрээс банктай хийж байгаа гэрээ учраас та л үнийг авсан бол та үнийг зээлэг төлөв дуусгах ёстой. За түрүүн би хэлсэн 90% шээ 0-аас 100% тийм ээ. За 0-аас 100% яаж авах вэ гэхээр ер нь энэ 100%-ийг гаргахгүй. Угаасаа 90-ийг л гаргана. Та нар банк бол 90-ийг л гаргана. За үлдсэн 10-аа яаж гаргах вэ гэхээр үлдсэн 10-аа дахиад зээл авна. Гэхдээ энэ зээлийг бол зүгээр нөгөө юуны ердийн зээл авна. Ердийн зээл авна. Хүсэлт гаргах. Та хэд маань мөнгө хүрэхгүй байвал ердийн зээлийн одоо бидэрт ингээд жишээлбэл та 30%-ийг заавал төлгээд байдаг банк чинь тийм ээ. Тэгэхэд
та хоёр жишээ та нарт жишээлбэл 10-20% нь бэлэн мөнгөнд байгаа бол 10% нь дутаад авал та ердийн зээл ав. Би энэ хепатикийн зээл авсан чинь надад 10% дутаад байна. Яг үнэ хэлээд надад ердийн зээл гаргаж өгөөч гэж хүсэл гаргаад өөрөөр хэлбэл тэгж дутуу одоо байгаа ердийн зээлээр төлөв. За энэ ердийн зээл бол хепатикд ашигтай гэвэл яг хувь хүнд бол аюул алдагчтай зээлтэй мэдээж. Энэ чинь маш богино хугацаатай ердийн зээлийг бол бид нар сайн л бол нэг 5-8 жилд төлөөд дуусгах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд амар үнэтэй шүү дээ. Хүүн аюул өндөр шүү дээ. Рочны процент нь баг жилийн хүүн баг 10-12% аюул өндөр хүүтэй зээл авдаг шүү дээ. За баг зарим газар аюул 16 ч гэж магадгүй ингэж өгдөг шүү дээ. Тийм болохоор ийм богино хугацаанд ийм өндөр зээл төлнө. Дээр нь хепатика төлнө. Дээр нь одоо магадгүй өшөө зарлахад айлын чинь зөндөл байгаа шүү дээ. Тийм болохоор энэ бол одоо тэгтээ яах вэ? Юмыг яаж мэдэх мөнгө дутвал яг энийг ердийн зээлээр та аргалах одоо нэг юм боломж бас байгаа юу гэж байдаг юм биш үү? Бага угаасаа байдаг. Тийм. Тэгэхээр та ядмал энийг банкнаа санал болгож байна. Эсвэл одоо надад би засвар хийх надад мөнгө хэрэгтэй байна. Би сая байшин худалдаж авсан ч гэдэг юм уу? Эсвэл одоо би байшин авч байгаа урсгал засвар аяг хэрэгтэй юм байна. Тийм учраас би надад энэ зээл олгоч гэх юм бол энэ өндөр хүүтэй маш богино хугацааны жилийн төлөлтөд ийм зээлийг бол та хэд маань хүсэж бүр боломжтой юм байна шүү. Боломжтой шүү гэж хэлэх гээд байна. За тэгэхээр одоо та хэд маань залуу гэрүүлүүд би хэсгээ явж байгаа тийм ээ. Үүндээ та хэд маань юу харуулах гэдэг юм гэхээр нэг юм тооцоо байна. За залуу гэрүүлүүд залуу гэрүүлч байхад ер нь одоо бид нар ч гэсэн одоо ер нь сар болгон за нэг дунджаар 10 мянган кроны түрээс төлдөг. За энэ түрээсийн үн. Түрээс төлдөг. Хэрвээ та хепатикийн зээл авсан бол банкнд 10 мянган сар болгон төлөх. Банк. Тийм ээ. За 5 жил. Та ямар амархан өсгөө би танд харуулах гэдэг. 5 жил. 5 жилд та сар болгон 12 гэдэг чинь 12-ыг үлчгэн 10 мянга. Хэд болох вэ? 120 мянга. Энд чинь ганцхан жилд үүнийг 5 төржүүлнэ. 600 мянга. 5 жил та хепатик биш юу зөвхөн түрээс нь 600 мянган төгрөгийн мөнгө төлсөн байна. Байрны эзэнт. Энэ байрны эзэнт. Би их муу хавч байна. За байрны эзэнт. За банкнд муу ялгаагүй 600 төлнө шүү дээ. Энийгээ төлсөн хэвээрээ л. Чи хепатикийн төлөлт шүү дээ. Хепатикийн байрны зээл авсан бааш тэрийгээ та төлж лээ. За 10 жил. Сая 200 мянга болчихно. За хепатик муу ялгаагүй орцоогоор сая 200 төлөөд явна. 10 жил тийм ээ. За тэгэхээр яг өдөө хэмжээний төлөө за 15 жилд бол үндсэндээ сая 800 бараг 2 сая крон 15 жилд 2 сая кроны ойролцоогоор дунджаар за бүр инкас топос ч ороод их юм бол та байрны эзэнд 15 жилийн хугацаанд чехэд амьдрахад та 2 сая хэмжээний кроны мөнгийг төлсөн байна. Гэр бүлтэй хүмүүсийн тухай ярьж байгаа шүү. Ганц бие хүмүүс бол арай мэдээж зарлах бага л да. Тийм. За тэгэх юм бол та 15 жилийн дараа хепатикийн зээлнээс 2 саяын тороодсон байна гэсэн үг. 2 сая төгрөгийн тороодсон байна гэсэн үг. Гэхдээ хепатикийн зээл чинь бид нар юу авдаг шүү дээ тийм ээ. 20% нь бид нар төлчөөд яаж байгаа юм чи үлдсэн 80% даа болохоор 80 за яг 80% нь бид нар банкнаас зээллээ гэж бодоход 1.5%-аар хамгийн багаар бодоход 1.5-аар бодоход бид нар 30 жилд яг нэг 40 мянган цаас 30 жил бараг 1 сая 30 жил бараг төлнө шүү те 30 жилд 1 сая бараг нэмж төлнө шүү. Банкнда бид нар зээл авч байгаа юм чинь хүүгээ төлнө шүү. Тийм ээ. Тэгэхээр за 30 жил за байрны түрээс бол за 30 жил амьдрах юм бол та 4 сая төгрөгийн байрны түрээс нь зүгээр л салхинд мөнгө хийсгэн. Байрны түрээс нь 4 сая төгрөг төлөөд 4 сая.
А 30 жил ч тийм чинь 30 жил. 30 жил аюу амархан. Би ч одоо 20 хэдэн жил болчихлоо шүү дээ. Тий. Тэгэхэд 30 жил бол ерөөсөн хамгийн амархан. Тэгэхэд энэ хоёрын ялгаа юу байх вэ гэхээр та 30 жилийн дараа байрчгүй мөнгөчгүй үлдэнэ. Энэ бол ерөөсөө захын хүнд ойлгомжтой байна. Захын одоо бидний толгойд байна. А 30 жилийн дараа банкд төлж ирсэн мөнгө, хипотекад төлж ирсэн мөнгө чинь бол та байртайгаа үлдэнэ. Мөнгө байхгүй болсон ч гэсэн байртайгаа үлдэнэ. Тийм байна уу? Та байраа зархад хэмжээний мөнгө олгол авах буцаад. Тийм үү? За тэгэхээр түрээс яагаад би залуу гэрүүлүүдийг энд амьдрий гэж байгаа хүмүүсийг яаралтай хурдан хипотек хөлсөлтөнд дээрвэ гэдгийг энийг хэлэх гэдэг. Энэ мөнгө чинь ингээд урсгал засалт яваад байна. Урсгал засал гэнэ энэ мөнгө чинь эргээд хангалт олдохгүй мөнгө байна. Хизээч эргэж олдохгүй мөнгө. Байчгүй энд хэн байчгүй хэн ашигтай ганцхан байрны эзэнт ашигтай. А энд бол яг нэгдүгээр банкнд ашигтай, энд бол банкнд ашигтай, танд ашигтай байна. Та байрны эзэнт өчсөн мөнгөө та зээлэндээ өгөөд нэг ёсондоо та өөрийн гэсэн орон сууц чинь танд яг үлдэж байгаа. За энэ бол яг үнэхээр яг цэгцтэй сахилга баттай одоо дахин хэлээ. Мөнгө төгрөгөө яг сар болгоныхаа төлөлтийг алдаагүй хүмүүс ийм бас нэг эгээлэг юм тооцоод байж болж байна. Тийм ээ? За. Тэгэхээр та хэд маань энэ бол яг цэвэр ерөнхийдөө хипотек эзэг Монгол буцахгүй ийм л хүмүүс энийг сонирхох хэрэгтэй. Тэрнээс биш одоо за нэг 5 жил гівэнт амьдарч ирсэн л одоо за Монгол буцахаар боллоо ч гэх юм уу. Эсвэл нэг Правала авцсан юм уу? Эсвэл одоо бүр Чехийн иргэн болсон хүмүүс л энэ ашигтай бариант юм уу гэхээс биш 5-10 жилийн дараа за би ер нь боллоо буцлаа гэд байрныхаа гэрээний зөрчлийг төлөө, торгуулаа төлөөд мэдээж хэрэг гэрээ зөрчсөн юм чи хипотекийн гэрээний зөрчлийг торгуулыг та төлнө. Ингээд явхад бол үндсэндээ бол юу л да нэг үнэтэй байр худалдаж авах шаардлага байна уу? Тэрэнд орвол Монголдо байр худалдаж авсан дээр л гэж бид дээр бас нэлийн дээр бас хипотекийн зээлийн тухай таад дээр зүйлжсэн. Тийм учраас та байр суур олоогүй та хаана байх байгаа тодорхойлоогүй улсууд бол бити их үнэтэй юм амар шууд гүйж ороорой л гэж хэлэх гэдэг. Эцсийн таны мөнгө эргээ танд болдохгүй шүү. Чех банкны хууль айгүй чанга шүү. Тэрийг та нар маань бас зөв хэмжээний мэдэж ойлгож байгаа байхаа. За энэ ялгааг даадаагүй энэ Чекэд амьдрын гэж шийдсэн ийм байгаа улсууд бол үндсэндээ түрээс төлжсэн дөрөв банк ашигтай тухай жоохон ч гэсэн та хэд намж байгаа. Та нар мэдгүй ш мэдж байгаа энийг хамгийн гол нь ингээд яг л харуулах юм бол илүү хүн хурдан одоо сэтгэгч юм уу хурдан одоо бас нэрэл тийм би цаг хугацаа алдаад байна гэдгийг л чинь та хэд жоохон ойлгуулах гэдэг юм л да. Хугацаа бит ялдаарай. За барьж байгаа барилгын зээлийг би түрүүн ярьсан тийм ээ газраа. За барьж байгаа барилгад би түрүүн бас дутуу хэлсэн байна. Газраа худалдаж авсан авдаг. Банк бүх газар эзэмшигч одоо энэ баримт шаард мэдээж газар эзэмшлийн баримтыг мэдээж банк заавал шаарддаг. Тэ одоо даанангуу нөгөө нэг барьж байгаа энэ родины доомуудыг ярих гэдэг. Би ер нь орон сууц их аваасаа гэж хүмүүсийг боддгоо та. Родины доомууд бас жоохон их давуу талтай. Бид нар чинь нөгөө Монгол хүмүүс болохоор орон сууцанд амьдрахтай аюу хүнд. Бид нар чинь ард 10-аас хойш дуугаа байх хэвээр нүүр хүүхдүүд нь ойрлж бахирахгүй байх хэвээр ингээл нөө чехүүч амар өндөр шаардлагатай хөршүүд нь таарн үдэл нэг жоохон чанга ярихлаар нэг жоохон зурагтай чанга тавьчихлаар асуудал үүсдэг. Тийм болохоор ер нь тусдаа родины доомтой байсан их зүгээр тэгээд родины доомтой улсууд чинь тэгээд мэдээж хэрэг нэг ганц хоны авцараад янзлаад ицсэн ч одоо бас нэг хэл амнаас жоохон хол юм уу гэж ингэж бодогддог. Гэхдээ родины доомод бас нэг сөрөг юм нэг байдаг. Тэр нь юу байдг вэ гэхээр инкас тог усны мөнгө заавал илүү гардаг. Тэрийг бол би одоо нэлээд бас орчуулганд явахдаа мэдсэн. Манайхны ер нь родины доомоо буцаага зарж байгаа нэг том шалтгаан бол ерөнхийдөө тог усны хэрэглээ аягүй өндөр гэдэг юм. Яагаад гэвэл эдгээр чинь нөгөө төвлөрсөн халуулт гэдэг юмнаас хол байдаг. За родины доомууд одоо энэ зүгээр юм угсрал панелакууд байшингууд чинь бол дандаа төвлөрсөн халаалт хийн тог эдгээр нь бол аягүй хэмнэлттэй байдаг нөгөө нэг төвлөрсөн халаалттай учраас родины доом гэхээр тусдаа нөгөө нэг шугам мом татаж ингэдэг болохоор үнэлгээний заавал илүү байдаг юм бол гэж ингэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ үгдийг их чинь яг нь өөрийнх нь бодолтой. Гэхдээ та хэд маань
хэрвээ эрожины дом авч байгаа бол тэрийг сайн судлаарай. Судлаад үзээрэй, мэддэг хүмүүсээс асуугаарай заа юу. Их ч бас мэдгүй юм зөндөө байгаа шүү дээ. Мэдээж би өөрөө бодлож аваагүй. Би бол угаасаа Монголдоо гэж боддог болохоор Монголдоо юм бодлож авах илүү сонирхолтой байдаг. Чехэд бол ах нэг тийм сонирхолтой л дээ. Тэгээд нас явчихлаа бүрч хүн тэгж боддог юм Монголдоо л нэг байшин ч гэсэн барих юмсан. Монголдоо ч гэсэн нэг зам барих янзлах юмсан л гэсэн ийм сэтгэлээсээ болдго юм байна хүн. Тийм болохоор нэг өөр улс орнд нэг тийм хөрөнгө оруулалт хийгээл те нэг тэгээд тэндэл насаараа амьдрахгүйгээс хойш юм бол гэж боддог л доо. За за барьж байгаа барилгын тухай та хэдтэй бас тийм байна. Тэгээд энэ нөгөө нэг шинэ орон сууцанд барьж байгаа барилгын эзэд нь Чехийн үнэлгээ мэдэхгүй бол хэцүү байдаг юм байна. Тийм болохоор бас газрын үнэний үнэлгээ ч гэх юм уу те сантехник бохир цэвэр ус гэдэг одоо родины дом даандаг шинээр баригдж байгаа юмд бас маш сайн зөвлөгөө авч одоо тэр жинхэнэ одоо тэр зөвлөгөө өгдөг газруудтай хамтарч ажиллаж тэр гэрээг хийсэн зүг юм байна шүү. Тэрнээс биш бид нар Чехийн үнэлгээ тэр болох мэдэхгүй шүү дээ. Бохир цэвэр ус нь одоо шинээр барьж байгаа родины домод хэрхэн яаж сар болгон та хэдэн төгрөг гаргах юм те тэр болгоны хипотека банкнда төлн цаана инкассын мөнгө хэд төлөх юм тэр болгоны маш сайн тооцоогоор гаргаж өгдөө тийм газруудтай хамтарч одоо тийм байшингуудыг барилгуудыг аваарай гэж ингэж зөвлөх гээд байна. Одоо бол бараг жишээлбэл нэг практик бол одоо байшин барилга басна маш их байна. Гэхдээ бараг чинь зөв мэдээж манайхан ч нэг ажиллаа дагаад л нэг ажилтаа байгаа газараа л их ойрхон байшин сав авчиг гэж боддог. Гэтэл яг үндсэндээ танаа үйлдвэр чинь баталгаатай юу гэдгийг маш сайн судалж тэр газараа байшин барилгыг аваарай хүмүүс. Яг гэвэл одоо жилийн дараа дампуурч тийм үйлдвэрийг түшиглээд яг тэр тусган суурь өөр ямар ч үйлдвэр байхгүй газар орон сууц хулаад авчдаг. Тухайн газар нутагт маш их одоо нийгмийн амжиргааны доод түвшинд байгаа тийм газруудад байшин орон сууц хулаад авчдаг. Тэгээд тэрийгээ дараа нь хайх нэг гэж зарахгүй зарьяа гэхлээр зарагдахгүй буцах болчоод байдаг ч гэх юм уу. Эсвэл нэг өөр газар ажиллах болох гэдэг. Түрээс л яг гэхэлэр олигтой түрээс авч чадахгүй тийм нөхцөл бас орчихгоо. Тийм болохоор үйлдвэр албан газруудаа сайн хэр баттай хэр ирээдүйтэй гэдгийг маш сайн асуух сурвалжиж тэр газараа байшин саваас авсан зөв юм уу гэж боддог шүү. За хамгийн боломжтой сүүлийн үед хипотекийн зээл авахд хамгийн боломжтой банк бол Сбербанк гэж томилоод юм байна. Чехүүд одоо санал асуултаар хамгийн сайн банк Сбербанк гэдэг юм байна. Райффайзен банк 2 дугаар байранд ордог юм байна. 3-т Ческасберг Терно ордог юм байна. Тэгээд 4-т Монета банк ордог юм байна. Энд дэр ингээд харж байхад ер нь Сбербанк, Монета банк дээр бол Монета бол сүүл гарсан банк шүү дээ. Тэгэхээр бас ард иргэдийн дунд санал асуулганд бол нэлээ юм эхний дөрвөн одоо айргийн дөрөвт ордог ийм дөрвөн банк байт юм байна шүү. Хипотекийн зээлэндээ аюун бас аль болохоор маш олон хэрэглэгчд өгтөө хэрэглэгч татах сонирхолтой юм банк байт юм байна. За Ческасберг Терно угаасаа манай монголчуудтай маш их сайн банкд Ческад ер нь маш их хэрэглэгч үзэж монголчуудтэй. За анхаарах зүйл гэж байна. За анхааруулах зүйл түрүү би хэлсэн тийм ээ. Тэг учраас ер нь нас явах тусам бол залуу байхдаа авсан тэр гэдгээ хэлсэн. За энд бас нэг хэрэгтэй юм юу гэхээр гэр бүл тийм нэг юм чухал юм хэлээг байгаа юм байна. Зээл авахаас өмнө за гэр бүл одоо жишээлбэл хипотекийн зээл авчаад таад маань хэрвээ гэр бүл салвал яах вэ гэсэн асуулт гардаг. За тийм бол хүний амьдрал гэсэн шийдвэр байдаг. Чи хөдөж зөндөө байдаг, манайхан ч зөндөө байдаг. За хоёулаа хипотекийн орон сууц хулаад авсан байдаг. За энэ дээр би юу гэж хэлэх вэ гэхээр яг хуулиндаа болохоор юу заадгүй гэхээр гэр бүл хоёр хүн одоо эхнэр нөхөр хоёр гэж нэрлэгдэж ирснээс эхлээд гэр бүл босноос хойш худалдаж авсан одоо газар байна уу, байшин сав байна уу, зурагтч байна уу, одоо ширээ сандалж байна уу, энэ болгон хамтын хүч гэж нэрлэдэг. Хамтын одоо өмч гэж нэрлэгдээ. Тийм болохоор та хоёр маань гэр бүл болсноос хойш хэрвээ хипотек авсан бол энэ бол та хоёрын хамтын өмч гэж тооцогдож явна. Хэрвээ та тухайн таны худалдаж авсан байшин сав хипотек
Увераар одоо жишээ байшин сав авсан байх юм бол хоорондоо тохиролцоод хэн цааш нь хөгжлүүлээд аваад явах юм, хэн гэрээнээс татгалзах юм гэдгийг шүүх шийдвэрлэж өгдөг юм байна. Шүүхэд өргөдлөө гаргана. Тийм болохоор хэрвээ таны худалдаж авсан байшин сав чинь Чехийн газар нутаг дээр байгаа бол Чехийн хуулиар шилэгдэнэ. Хэрвээ та хоёр маш их хэмжээний зээл аваад ч юм уу магадгүй Монголдо байшин сав авсан бол Монгол улсынхаа газар нутаг дээр байшин одоо худалдаж авсан бол тэр эдрүнгийн маргааныг Монгол хуулиар шийдвэрлэх юм байна. За тэгэхээр ер нь бол хоёулаа зараад эсвэл ипотека хуваагаад төлж дуусгаад зөрүүгээ хувааж авах гэдэг тийм бас боломж бас байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө гэр бүл тай болцсон улсууд бол гэр бүлээ салах үед бол юм заавал шүүхээр ордог бас нэг тийм эвгүй тааламжгүй одоо ийм процесс явагддаг байна. Гэхдээ шийдэгдэх бүрэн боломжтой. Шүүхээр л мэдээ шийдэгдэх байх тийм ээ. Харин шүүхэд хамтахаас өмнө харин хоорондоо сайн зохицож одоо энэ үргэлжлүүлээд энэ зээлийг чинь хэн төлөх үү? Би авч үлдэх үү? Би үргэлжлүүлээд явах уу? Эсвэл тал талаасаа ингээд дэмжиж энэ ипотека дуусах уу? Тэгээд байраа ипотека зээлээ төлсний дараа байшингаа зараад мөнгө хувааж авах уу гэх юм уу те янз бүрийн одоо шийдэл төрж болох юм байна. За хэрвээ төлж чадахгүй бол яах вэ гэж байна. За тэгэхээр ажилгүй болвол дахир дутуу болвол хөдөлмөрийн чадвар алдна янз бүрийн өвчтэй болвол тийм ээ зээлээ төлж чадахгүй болвол банкнд яг нэг 3-аас 4 сарын одоо төр зогсолтыг бол хийж болдог гэж байна. Тэр бол маш богино хугацаанд нийлүү төр зогсолтыг хийж өгдөг. Тэ түүнээс биш их удаан хугацаагаар бол тэрийг зогсоож өгдөггүй шүү дээ. Тэ 3-аас 4 сар зогсоож өгвөл их юм. Гэхдээ тэр зогсолтыг бол юунаас шалтгаалж бас таны төлөлтөөс маш их шалтгаалдаг. Бас л дахиад нөгөө сахилгаатыг яриа. Дахиад та яг хугацаанд яг яс төлжсэн бол тэр чинь таныг зогсоож өгдөг. Хүнтэй тэр шалтгаан байгаа бол таныг зогсоож өгнө. Даатгалаар төлөх нөхцөл ч гэдэг юм уу байдаг ч юм уу тийм юм хийлгсэн бол тэр чинь бас тэр даатгалны хэрэг төлж ямар нөхцлөөр байх нь тэр ер нь даатгалах тэр нөхцөлийг маш сайн судалж байгаарай та хэд маань. Тийм. Байшингаа даатгалах гал усны аюулаас ч юм уу янз бүрийн одоо осол аваар байж болно шүү дээ. Тийм юмнаас сайн даатгалтай байх. Ажилгүй байх юм. Би хэрвээ ажилгүй болвол би яаж юм ипотека хөрвүүлээд явах вэ? Энэ нөхцөлийг одоо банктайгаа маш сайн зөвлөлдөж гэрээг анхныхаа ипотекийн гэрээн дээрээ сайн тусгаж өгөөрэй. За хугацаагаа сунгаж төр завсарлаж бас болно гэж байгаа. За тэгээд хугацаагаа сунгаж хувийн өсгөх боломжийг бас банктай бас зөрчилдөх хэрэгтэй. За энэ дээр бол би юу хэлэх гэдэг юм гэхээр фиксацийн хугацаа гэж байдаг. Фиксацийн хугацаа гэдэг чинь за бичээд өгч фиксац за энэ дээр бичнэ. Фиксаци гэж байгаа. Фиксаци бол үндсэндээ баг за нэг 5 тийм ээ фиксац чинь одоо хэдэн жилээр байна. 3 5 10 гэж бодлоо тийм ээ. Манайхан 3 5 7 10 тий. 5 7 10 жил гэж байдаг. 3 5 7 10 жил гэж байдаг. Фиксацны дууба. Фиксацийн дууба гэдэг нь болохоор юу гэж хэлээд байна гэхээр та байрныхаа гэрээг өөрчлөх одоо бас нэг боломжтой хугацаа гэсэн үг. Үүнээс наан танд ямар ч өөрчлөх ямар ч боломж байхгүй. Фиксацны дуубага та сайн гэрээгээ хийхдээ энийг сайн тохироорой. 3 болох 5 болох ерөнхийдөө бол 5 жилээр ихэнх банкуд байдаг. 5-аас өмнөх жил бол яг л анхныхаа гэрээгээр ямар ч одоо хугацааг чинь сунгахгүй, ямар ч одоо хүүгийг чинь хасахгүй, төлөлтийг чинь яг хэвээр нь байлгана. 5 жилийн дараа та түүн дээрээ жишээлбэл та сар болгон нэг 10,000 төлжсэн бол тэр чинь нэг 8 болгоод жилийн чинь нэмждэг гэсэн байхгүй. За энэ дээр жишээлбэл 30 жил байхад энд нэг 20 жил байхад энд 25 жил болгож өгч жишээ. Энийг чинь одоо фиксац хугацаанд ганцхан энэ хугацаанд хийж өгнө. Наа нь бол ерөөс хийж өгөхгүй шүү дээ. Фиксацны дуубатай байна гэдэг хөдлөхгүй банк. За энэ дээр нэг чинь айгүйх яргаж яриад байгаа. Сая чи би чадвар ерөөс сүрч шахлаа шүү дээ. Имлэг дэмлэгээр яваад тэгээ болохоор жоохон аюу хичээж ярьж байдаг өөр. Жоохон яраагаад урдын нэг хийнэж мэдэх чадахгүй л байна. Одохгүй тэгээ сайхан эмчнэр буйтай тэгээ ажуугаар нэг чинь бас трансфактор маш сайн ууж байгаа. Тэгээ болохоор аюу удахгүй таydтай өшөө их илүү хэрэгцээтэй юмыг та ярьж мэдээлэх юм бас бэлдэж байгаа. Тэгээ
маш удахгүй сонирхолтой бас мэдээлэл өгөөлнө. Тэгээ болох хаа. Ирүүл сарвал байвал хэдүүлээ бүгдээр болно шүү дээ. За чинь нэг ус уугаад ирэх за. За. За фиксацны дуу байг бол таад маань ерөнхийдөө ойлгосон баг тийм ээ. Энэ дээр бас юу хэлэх гээд байна гэхээр миний нэг бүр 16 онд хийжсэн би түрүүн харлаа. 8 номерын за зэн дээр биччихье. 2016 оны 8 тод YouTube бичлэг байгаа. 16 оны YouTube бичлэг байгаа. За энэ дээр болохоор орон сууц худалдаж аваад юу анхаарах уу гэсэн бас бичлэг байгаа. Энэ 8 тод юм үзээрэй та хэд маань. Энэ дээр болохоор бас үйл хөдлөлт хөргөний тухай бас мэдээлэл өгсөн байгаа. Тэрийг та хэд маань нэмэлтээр үзчихээрэй. За энд 16 онд хийжсэн бичлэг гэлээ. Гэхдээ тэр байдал нөхцөл баг ижлээ. Нэг хөөшлөгтэй зүртэй юм болов. За YouTube блог дээр байгаа болохоор энэ шинэ YouTube блог дээр онгорч байгаа юм гэхэд ороорой. За тэгээд 8 бичлэгийг үзээрэй. YouTube дээр яа харахгүй үйл хөдлөл хөргөний тухай гэсэн юм бичлэг байгаа ш. За За гэр бүлийн тухай нэг тиймэрхүү хэлсэн. Тэгэхээр энэ дээр бас юу нэмж гэр бүл дээр хэлэх үү гэхлээр хэрвээ та ямарваа нэг хүнтэй гэр бүл болж байгаа бол цаашдаа ингээд хепатитын зээл авах ч юм уу зээл авахгүйч байлаа гэсэн ер нь гэр бүл болж байгаа улсууд урд өмнө таны тэр танилцсан таны тэр сайхан амтан чинь урд нь үрзэлтэй байсан юм уу гэдгийг маш сайн мэдэж судлах хэрэгтэй шүү. За эсвэл яг та хайртай юм чинь бүх юм болох байлгүй гэж байгаа бол хамаалах л да. Тэгээд мэдээж яг зовлон жаргалаа хуваагаар цаашдаа явна. Ерөнхийдөө бол даанаагүй гадаад хүнтэй гэр бүл болж байгаа монголчууд маань энийг аюул сайн судлах хэрэгтэй гэж бодоод байна би. Яг бол тийм асуудал зөндөө гарч ирсэн. Нөхөр нь аимшигтай зээлтэй байсан. Экзекуцд орсон байсан. Тэгээд манай нэг монгол бүсгүн маань өөрөө ямар ч үзээлгүй байж байгаа гэр бүл болгонгууд нь нөгөө экзекутор нь шууд тэр гэр бүл болсон манай ямар ч үзээлгүй байсан манай монгол охин төлөөд нөгөө чек залуу маань хаашаа ч мэдхгүй тэгэл өөр хүнтэй суулгах бол нэг тийм их асуудал гардаг. Тийм болохоор та ерөөсөө та ямар нэг экзекутортой үгүй юу эсвэл одоо сувны банкротод орж үгүй юу дампуурлын хуульд орж үгүй юу ч гэдэг юм уу байр орон сууцсан үнэхээр өөрийнх нь юм уу биш юм уу гэдгийг аюулсан мэдмээр л юм билээ шүү. Тийм жоохон муу санаатай илүүдэхгүй. Тийм ээ. За экзекутор нэгэндээ ярьсан чинь байраа та үнэхээр бүр төлж чадахгүй бол мэдээж хэрэг шүүхт очин. Ер нь бол 3-6 сарын хугацаанд та байраа төлж чадаагүй бол шууд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар шүүхийн захирамжаар таны чинь байраа чинь одоо хурааж авах юм уу эсвэл одоо мэдээж хэрэг одоо цалингийн чинь хуу хамах тийм ээ одоо тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил юм уу тийм тааламжгүй юм нөхцөлд та шууд шилжин. Тийм болохоор экзекуторд очих гэдэг бол хамгийн аюултай асуудал. Та энэ байдлаас нас туршдаа сайхан болно гэж бодож итгэдэг янз бүрийн асуудлаас болоод та энийгээ төлж чадхаа болчихгонгууд энэ түрээс биш энэ банкаа төлж чадахгүй болонгууд таны асуудал хүндрээд шүүх рүү шилжчих юм бол одоо таны орон сууцны асуудал маш хүндэрчнэ. За энэ дээр бол манайхан яадгүй гэхээр ерөнхийдөө их асуудал та хепатитд байх юм бол яг особны банкрот бол зарлал гэж болдог болдог. За тэгтээ энэ дээр бол экзекутор байрыг хураагаад нэг авчдаг. За тэгэхээр байрыг хурааж аваа за шиг ингээд байраа хөндлөж өгөөл нэг өөр ширгүү болъё гэдэг ингээд нэг салдаг тийм ээ. Гэтэл та 5-10 жилийн хугацаанд ийм их мөнгө төлчөө. За магадгүй за энэ бол 5 жил 600 мянган цаас та банкнд төлчөө та буцаага 600 мянган цаас олж авах уу гэд та өөрөөсөө асуугаа хизээч болтгоо. Таны байшинг драшбан буюу дуудлага худалдаанд авчид өгчдөг. Тэр дуудлага худалдаанд магадгүй энэ 600 мянган цаас та төлсөн тэр байшин гэж тэр үнэнд нь хангалттай үн тэр дуудлага худалдааны учраас аюу тийм нэг тийм үнэтэй зарагдахгүй шүү дээ.
Тэгээд таны байшин үнэ бариагүй. За жишээлбэл нэг 2 саяар авсан байшин гэж чинь дуудлага бодлого сая 500-аар зарсан байвал та 500 сая төгрөг банкнд өртөө үлдэх хэвээрээ л банкнд өртөө үлддэг. Тэр хамгийн аюултай асуудал юм. Их чин та яадаг бүр яагаад ч юм их юмд одоо сэтгэлээр унгаач юм уу тийм байдал. Гэхдээ энийг та нар мэдчих ёстой юм. Сэтгэлээр унгаач юм биш. Гэхдээ эрсдлээ хамгийн гол нь таад маань айгүй сайн мэдчих хэрэгтэй. Дуудлага худалдаанд өгсөн байшин ч юм уу эсвэл улсад хураагдсан байшин таны банкны өөрийг дарсан ч гэсэн танд банк цаана дахиад өчнөө мөнгө үлддэг гэдгийг эзэж бити мартаарай. Тэгэхээр та хэрвээ зөрчил үүсээд энийгээр төлж чадахгүй зөрчил үүсгэх юм бол та нэгдүгээр төлжсэн мөнгө чинь олдохгүй болно. Байшинчгүй мөнгөчгүй энэ 10 жил сар болгон цалингаас нэг сайхан байшинтай болно гэж мөнгө төлөөд өгдөг. Тэгтэл тэр 10-15 жил банк руу өгчөөсөн мөнгө чинь зүгээр салхинд хэсэгдэг. Ийм аюултай эрсдэл ундгийн шүү. Тэгэхээр энэ эрсдлийг та хэд маань хамгийн гол нь би хамгийн анх ярихтаа л хэлсэн. Чи төлж чадахгүй чиний оронд хэн чиний зээлийг төлөх вэ гэдгийг айгүй чи сайн бодож хипотек зээлийг аваарай. Энэ ерөөсөө маш том фундамент асуудал шүү. Чи төлөхгүй ч гэсэн чиний нөхөр чинь төлөх юм уу? Чиний хүүхд чинь чиний зээлийг төлөөд чиний байшин гэж чинь үргэлжлүүлээд аваад явах. Тийм юм байхгүй бол та нэг ганцаараа бол бүр аюул эрсдэлтэй асуудал шүү. Бид нар өнөөдөр юу болж байгаагаа арайчул болж харж байна. Маргааш бидний амьдрал юу тохиолдохыг бид нар таашгүй. Тийм ээ? Гэхдээ яг нь ингээд байнга ажичил за яшиг гэдэг ингээд ах биш. Гол нь та эрсдлийн аюул сайн тооцоолоо. За би нэг ятаж 3-6 сар би нэг ажлын хөдөлмөрийн чадвар алдахад 3-6 сар би банкныхаа зээлийг төлж авах надад хадгаламж хоригдлол бий юу гэдгийг л энэ толгойч ажиллах хэрэгтэй байхгүй. Тийм үстэй тийм хүүхдэд минь. Тэгэхээр энэ хадгаламж хоригдлол банкад төлж байгаа ч гэсэн цаана та 1,000 короны ч гэсэн цааш нь хийж лах хэрэгтэй болно. Тэр чинь яг та нарыг одоо эсвэл даатгал аюул сайнтай байх хэрэгтэй. Хөдөлмөрийн чадвар алдвал миний банкны хипотекийн зээлийг хэн төлөх юм? Өөрийгөө хамгаалсан тэр хантаац байхгүй бол та хэд мань аюун хүнд байдалд орчдөг юм шүү. Үнэндээ тэгдэж шүү. Бүр надад нэг юм тохиолдол бас нэг орчуулганд явж байсан. Үедээ тэр тэгтээ бүр 5 жилийн өмнө болж байсан. Гэхдээ энэ байдал тотохгүй гэх юм байхгүй. Нэг Монгол гэр бүл сайхан байраа түрээслэл гадагшаа гараад явцсан. Тэгтэн чекүүд шүү дээ. Чекүүд орчоод тэр байрын түрээслэлч орцсон гэрнээ нөгөө банкныхаа төлөлтийг зүгээр төлөхөөр л ингээд тохиролцоод байшинд нь ороод үлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг жил битгий хэл 6 сар төлөөгүй тэр банк нь асар их хэмжээний өрөнд оролцсон байсан. Банк мэдээж байшинг нь хурааж авсан. Ирээд нөгөө айлаас хоосон айлаас үг нь авах нь юу ч авах юм байхгүй. Байшинчгүй, мөнгөчгүй ийм л байдалтай гонигтай түүх болсон шүү дээ. 5 жилийн өмнө сайхан шүү дээ. Тэгэхээр түрээсэлж байгаа зүгээр хүн түрээслээд орхино гэх юм бол бас л эрсдэлтэй. Өөрөө л таачууд нь байхгүй аюун найдваргүй бил. Чек дотор ч одоо 10-аас хэдэн сая хүн байна. Тэн дотор сайн ч хүн байна, муу ч хүн байна. Чи хүн болгон сайн хүн биш шүү. Монголчууд ч хоорондоо ийм асуудал зөндөө л гараад байна. Энэ үгүй хэлэхэд. Түрээслэл аваад үлчдэг байшингийн тэгэхэд мөнгөний төлөхгүй хаяал явцсан л байдаг. Тийм зөндөө л гарч илсэн шүү. Муу муухай юм маш их юм сонсогддог. Тийм болохоор үйл хөдлөх хөрөнгөтэй болсон улсууд ер нь түрээслэн ч гэдэг юм тийм асуудал болж байгаа хэцүү л юм билээ. Хэцүү санагдсан шүү. За тэгэхээр ер нь тэр дражба экзекуцэ гэдэг асуудал дээр та хэд маань бас маш сайн их энэс яаж өөрийгөө би урьдчилан сэргийлэх вэ? Магадгүй би 10 жилийн дараа магадгүй би за бүр 10 жилээ бол би 3 жилийн дараа би энэ хипотекийн зээлийг төлж чадахгүй болвол би миний оронд би яаж энэ мөнгийг босгож банката яг цаг хугацаанд нь хийж авах юм? Яаж миний тэр нэг 2-3 сарын өвчтөй байсан хугацааг хэн аргалж авах вэ? Гэдгийг л одоо чи бэлтжил өөрийгөө бэлтжил авах хэрэгтэй. Банк нь аль болохоор банкны эрсдлээс одоо тэр дампуурл эрсдлээс өөрийгөө хамгаалах төлөвлөгөөгөө одоо боловсруулсан байх хэрэгтэй. Бүр А төлөвлөгөө, Б төлөвлөгөө гэж байх хэрэгтэй. А мурах юм бол Б-гээр нь явна гэсэн. Тийм ээ. За тэгэхгүй бол юу бас ганцхан төлөвлөгөө бол бас худлаа олчих яах юм. Тий. Тэгэхээр энэ дэр маш их нухацтай хандах хэрэгтэй. Яг хөө байраа зарчдаг гэдэг юм байлаа. Гэхдээ зараад банкныхаа хипотекийн зээлийг төлөөд тий. Тэгээд цаана дутуу мөнгө мэдээж хангалттай өмнөр зарч чадахгүй тэгээд дутуу мөнгө чи банкнд төлөхөөс өөр аргагүй болж байгаа байхгүй юусэн. Тий. Хангалттай сайхан үн ханш нь өндөр. За тэгэхээр үн ханш өндөр гэд байлгахын тулд
яг нэг ботхон байлаа гэхэд тэр байшин би буцаага зарахад яг үнэ барих газар зүүн байршил тэр байшин худлаж авч байгаа байшингаа анханасаа яаж за би нэг магадгүй хэдэн жилийн дараа энийг зарахад газар зүүн байршил сургуультай юм уу үйлдвэртэйгээ ойрхон юм уу цэцэрлэг сургууль дэлгүүр хошоо нь ойр юм уу ч гэдэг юм эсвэл ойрын 10 хэдэн жилд одоо миний байшингийн эргэн тойронд одоо газар нөхөхийг ухах юм уу юм ч гэдэг юм одоо тийм хөтөл судалгаанууд чайхууд хийдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар бас болцоол хэрэгтэй олцоод байгаа байхгүй тий. Хэрвээ одоо жишээлбэл 8 давхар байшин хүн чиний 2 саяар 2 өрөө байр авчлаа гэж бодоход магадгүй 10 жилийн дараа тэр 8 давхар чинь 2 сая хүрэхгүй шүү. За яг лифтээр явна ингээл бай. Дээш доошо тэр хол 8 давхар байшин хүн судалж авах таа айгүй муу байдаг гэж байгаа байхгүй жишээлбэл тий. Тийм бас нэг тоо сонууд бас байх хэрэгтэй юм байна л да. За тэгээд ерөнхийдөө маш их удаан ярьчлаа. Яг чинь хөөх 1 цаг болсон шүү дээ баг тий. Их удаа ярьчлаа. Тэгээд одоо комментуудыг үзье гэж бодож байна. Их чинь за энэ дэр бас нэг хамгийн ярих ёстой чухал юм юу вэ гэхээр дружба байрны тухай маш их асуудаг. Дандаа сүүлд иж байгаа хүмүүс энэний тухай ялгааг барь сайн мэддэг. Дружба гэдэг нь одоо орон сууц нийтийн аж ахуйн одоо хуучнаар бол манай Монгол харгалтай нийт аж ахуйн мэдлэг одоо хоршоолын байр байхгүй юу. Хоршоолын байр авахд ямар чек дээрээ за давуу тал нь юу гэдэг юм? Ямар ч орлогогүй хоршоолын байрал худалдаж авах боломжтой байдаг юм байна. Хоршоолын барьцаанд авах юм байна. За жишээлбэл жуулчд юм уу? Эсвэл одоо Шведэд байгаа амьдарч байгаа монгол хүн Чехэд та байр авах юм бол байр авч болох уу гэвэл болно гэж хэлсэн шүү. Тэгэхээр та зүгээр хувь хүний орон сууцыг бол авахгүй байна. Дружбаны байрыг сонгоод дружбаны байртай одоо гэрээ хийх гэдэг нь үзчих болох юм байна. Гэхдээ мэдээч хэрэг өөрөө бас зохимжийн орлоготой мэдээж зохимжийн мөнгө бэлэн аваад ирэх нөхцөлч шүү дээ. Тэрнээс хипотека бас биш. Тэ. Худлаж авах бүр боломжтой юм байна. За маш муу тал нь юу вэ? Тэр байр авсан ч таних болохгүй. Маш их удна гэж байгаа. Бүх эрх нь тэр хоршооны мэдлэл байна. Та түрээслэх эрхтэй. Үндсэндээ та байраа худалдаж авсан ч гэсэн яг өөр хүнд та тэр байраа түрээслэх хэрэгтэй өгөх хэрэгтэй. Та дотор нь амьдрах хэрэгтэй өгөх хэрэгтэй мэдээж хэрэг. Тэгээд хипотека та өөрөө төлнө. Түүнээс гадна та хоршоолол мөнгө төлнө. Сар болгон тийм хамгийн үүсдэгт хаана нэлээ нэг охин сар болгон 5-8 цаас надад хоршоол ихэд юм гэж сонсчихсон. Тэгэхээр тэр одоо хүртэл хэвээр юм шиг байл. Та нар дружбаны байр авсан хүмүүс бол энэ коммент дор биччихээрэй. Хэрвээ танаас мөнгө хэр гарч байна. Банкныхаа зээлийг төлж байгаа хүмүүс дээр нь та хоршоол заавал нөгөө нийгэмчлэхэн гэдэг хоршооныхоо нөгөө татварыг төлдөг байхгүй. Тэгэхээр бараг ерөөс түрээсээр амьдарч байгаа нэг ялгаа байхгүй. Тийм учраас дружбаны байрууд аюул хямдхан байдгийн шүү. Харьцаггүй хямдхан байдаг. За тэгээ нэг байрны бичиг нэг хүнд хийж өгье гэхээр 80 зовлон болно. За нэг хүнд нэг тус болоод нэг байрны бичиг гаргаад өгчих гэхлээр дружбаа заавал харуулсах зурх хэрэгтэй. Та ганцаараа өөрөө мэдээд өгч болохгүй. Заавал тэрний мэдлэр яа. Гэхдээ энд нэг давуу тал нь юу байдаг вэ гэхээр 5 жилийн дараа гэж байгаа хөө дружбаны байр бол бас нэг арай эрх үүрэг нь бас суларч та бол зохимжийн бас нэг боломжгүй юм бас боломжтой болох нөхцөлүүд бас байдаг гэж байгаа. Тэгээд 5 жилийн өмнө бол та ямар ч зарах хэрэг байхгүй. За 5 жилдээ бол 5 жилийн дараа бол та дружбаны байрыг бол зарах хэрэг танд үүсч эхэлнэ гэж байгаа. Энэ хууль нь бол хэвээрээ байгаа л гэж бодож юм бэ. Нэг өөрчлөлт ороогүй л. Тийм. Тэгэхээр ер нь ямарваа ирэх одоо тийм дружба гэдэг чинь яг л нэг цонхмон тэр нэг янз бүрийн засвар масварыг бол тэр дружбаны мөнгөөр ингээл хийчихдэг юм бэлээ. Их л айтаахан гоё болгочдөг юм бэлээ. Гэхдээ тэр болгон та мөнгө төлдөг гэдэг юм байна. Нэг цэвэрлэгч авсрал коридор чинь цэвэрлэгч байдаг. Тэр болгон чинь мөнгө төлж л авцсаар бол. Тий. Тэгэхээр ийм дружбаны байрыг бол нэг санал болгохыг би нэг гэмийн юм бол гэж санагдав. Тий. Тэгэхээр бүх хэрэг нь угаасаа танд аюу тийм мэдл аюу багтай бүх хэрэг нь одоо тэр хоршоолын мэдл гэдэг ийм л нөхцлөөр дружбаар ажилладаг байхгүй юу? За тэгэхээр Европын орны гишүүд бол Чехэд байр авч болдог. Шенгений визтэй бол байр худалдаж авч болдог. Тэгвэл тэд нар бол
аюу дружствоны байр нь бол 5% одоо маш өндөр. Одоо энгийн байрууд бол одоо би түрүү хэлжсэн тийм хэдэн 10 хэдэн хувийн маш бага хувийн хүүтэй зээл болгодог бол энэ байруудыг гаднаас одоо Шенгений орноос ч юм уу одоо Европын орны хүмүүс ингээд байр удаж авах юм бол 5% хүүтэй одоо ипотекийн зээл өдрөө болдог юм байна. Аюу өндөр гэдэг тийм ээ. Тэгвэл одоо энэ 21 оноос хойш бол юу яасан юм бэ л штэ. Гаднаас одоо жишээл би Шведэд орлоготой гэсэн одоо ийм мэдүүлгийг бол харин авах байсан билээ. Чихүүд. Тийм. Гадны орлоготой гэсэн тийм мэдүүлгийг авах байсан гэж сонссон. Ингэж бичсэн байлээ. Бичсэн ч үлээ сонсож үлээ тийм болсон. За тэгэхээр энэ дружество байрын ялгаа ерөнхийдөө нэг ийм учиртай юм шүү. За чилж гинөө манай хэд. Гайгүй тэсгэн үү. За За тэгээд гялс юугаар харчээ. Их чинь комментод харчээ. Асуултууд их байх шиг байна. За асуултууд их байх шиг шинэ чинь камера хэрэг болчих та. Камера хэрэг болчих. За лачаараа камера хэрэг болчих. За ингээд нэг ипотекийн талаар өшөө ярих юм бол бас их юм байдаг л да. Ерөнхийдөө таадван зөндөө юм байна тий. За хамтдаа байсан тэсвэр төвчээрт миний имийг сонссон 79 80 хүнтэй баш их баярлалаа гэж хэлмээр байна. 80 сууж байгаа юм байна. Онлайнаар. За тэгээ их чинь ямар ч гэсэн YouTube руу энийг хийчин тий. За асуулт энэ дандаа үдсэн гэсэн юмнууд байгаа юм тий. Асуултууд нь хаашаа орчих. За энд асуулт байна. За 5 жилийн дараа дахиж шинжилж хүүгээ буулгах боломж байдгүй гинэ. 5 жилийн дараа хүүгээ буулгах боломж байдаг бол хэрвээ тийм боломж чамд өгөх юм бол чамд хамгийн гол нь юу яа штэ. Хугацаа чинь сунгахдаг штэ. Тэгэхээр чи нэг 20 жилийн ипотекийн зээл авсан бол мэдээж хэрэг нэг 22 23 жил болоод нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Яг төлөлт чинь л юу яа. Тэрнээс биш фиксацийн үеэр яг наадахаа тохируулж зохицуулах хэрэгтэй. Одоо ингээд мэдээж хэрэг бас нэг 5 жил төлөөд чиний байдал санхүүгийн чинь байдал угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. За би энэ чигээр үргэлжлүүлвэл болох юм байна. Эсвэл би одоо энийг ерөөсөө өөрчлөхгүй бол би чи аюун хэцүү байдалтай төлж байгаа шүү дээ гэх юм бол бас за жилийн нэмээд яшиг төлөлтөө багасгах гэх юм бол болох байх гэж одоо байна. Банктайгаа үнийг маш сайн яриад тохиролцоорой. За юу. За өшөө ямар асуудал байна? За 5 болон 3 жилээр хатуу гэрээ байгуулах юм байна лээ. Хатуу гэрээ дуусгал хүү заавал буун гэсэн үг юм байхгүй гэсэн. Цаг үеийн байдал болно. Тийм манайхаа ингээ мэдгээ ингээд орон бичээд өгөөрэй заа юу. Зүгээрээ бие бодоорой. За баярлалаа. Экзекутор дампуурал хоёрын ялгаа юу вэ гинэ. Экзекутор болохоор нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлд одоо та ямар нэг хэмжээний банкнаас зээл аваад төлж чадахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мэдэлд очиж гэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр чиний цалин мөнгө бүх юм чинь одоо хурах бүрэн эрэхтэй, эд хөрөнгө чинь хурах бүрэн эрэхтэй маш одоо бидний хол байх нөхцөлийг нэг шүү дээ экзекутор гэдэг чинь. Тийм. Экзекуторын алба гэж байдаг. Гэрээр ирээд шар цааснаа бүх юмний чинь одоо шарах шүүгээ телевизээс чинь авахлаад бүх юм тийм мэдлэлд орчин өөрсдөө төлөлт дуусны дараа ч гэх юм уу одоо тэгжээж л тэр байгууллагаас салах боломжтой болно. Дампуурал гэдэг нь тэр экзекутороос хамгаалсан бас нэг арга зүй ч юм уу да тий дампууралд орчин гэдэг чинь хүн ямар нэг үрзэлээ төлж чадхаа болоод орлого нь багасаад ингээд ирэхлээр дампуурал зарладаг тийм ээ. Дампуурал зарлах одоо инсолвенчны
реск руу одоо гүйж орж болно шүүхэр инсольвенчны суудар одоо шүүхийн байгууллагаар бүх юм шийдвэрлэх юм хэмжээнд очдог гэсэн үг л дээ. Тий. Дампуур гэдэг чинь ер нь хэцүү одоо жинхэнэ нөгөө мөнгөтэйгээс харьцаж чадаагүй юм л асуудал шүү дээ. Тий. Тэгэхээр та хэд маань энэ хоёр юмнаас хол байсан дээрээ. Тий. За байна уу? Байр авмаар байна. Ганц бие хүнд өгдөг болов уу гэж. Ганц бие хүнд бол мэдээж хэрэг чиний орлого маш их нөлөөлнө. Тий. Тэгээд миний түрүүний хэлсэнчлэр ер нь нэг 25-аас дээш залуу хүмүүст бол олдохгүй ганц бие бол баг өгдөг юм байна. 25-аас дээш нас тогтсон орлого сайтай одоо ийм хүмүүс байх юм бол мэдээж тэгээ ажил нь адилхаатай. За тэгээд чи хэрэгэнж болцсон ч юм уу эсвэл чи travaл болцсон ч юм уу те ийм байх юм бол магадгүй те болохгүй юм байхгүй шүү дээ. Чи гэрлэг хүн байдаг гэж чам зээлэхгүй гэхгүй те мэдээж хэрэг банк айл болохоор чиний байгаа байдлыг чинь судалж үзээд болохоор бол өгнө л гэж бодож байна. За хипотекийн зээлтэй хүнд давхар зээл олгодог гэсэн байна. Олгодог юм байлээ. Хипотекийн зээлийг чи бүр тогтмол яг л одоо нөгөө нэг төлөлтөө маш сайн хийж л байгаа бол тэр хипотект чи сар болгон одоо хамгийн гол нь чиний орлогоос тал шүү дээ. Хипотекийн зээлээ төлөөд дээр нь чи ердийн зээл аваад тэрийгэ төлөх чадвар чинь цаана чиний орлогот чинь байгаа л бол цаана чи өөрийнхөө амжиргааны өртгөө дийлж байгаа бол чам зээл өгнө шүү дээ. Гэхдээ ердийн зээл бол нэг зүгээр цалинтай хүнд бол нэг 500 мянгаас илүү байхгүй л те. Хипотекийн зээл чинь бол тусдаа шүү. Тэр чинь бол хүү багтай маш удаан хугацааны зээл шүү. Ерөнхийдөө бол тийм. Ердийн зээл бол маш богино хугацааны дээдл нэг 8 жил, тэг 3-аас 8 жилийн хугацаантай тэгээд маш их шахалттай төлөвлөж явдаг одоо ийм зээлтэй. Тэг өгөхгүй байхгүй гэсэн юм бол байхгүй. Хамгийн гол нь чи хипотекийг зөв төлж л байгаа бол гайгүй болно. Төлж чадахгүй асуудал гаргаад нэг өнжөөл, нэг нэмэл, нэг хасаал ингээл яваад байгаа бол энэ чих найдваргүй хэрэглэгч байна гэх юм бол дараа чинь зээл болтохгүй л те. Тий. За дараагийн асуулт. Яг ямар байр авбал болох вэ? Хоцорчлаа гинэ. Байр одоо таны л таал мэдэнтэй ямар байр сонирхоод байна тий. Орон сууц сонирхож байна уу? Байр заслангийн байшин, байр, газар 9 шидэл юм байна шүү дээ. Чи одоо зарна гэдэг поземог зарна гэсэн л байна. Орон сууц зарна гэсэн л байна тий. Тэгэхээр яг одоо болол хипотек авах бас боломжтой нөхцөл бүрдлээ гэж бичсэн лээ тий. Тэгэхээр магадгүй энэ коронавирус болоод хүмүүс бас үйл хөдлөлгөөнгөө зарж байгаа тийм зарууд бас зөндөө байна. Тэднээс та хэд сонирхоод өөрт бас боломжтой өөрийнхөө орлогыг тооцож үзээ. Банкд очиод хөөцлөх боломжтой бол хөөцлөл үзэхгүй болохгүй байхгүй шүү дээ тий. Оролдоо л үзчихээж л та нар цаана яг боломжтой юм энэ чи ингэж хөөцөлдөг юм байна. Ингүүл авах юм байна. Ингүүл авч чадахгүй юм байна гэж мэдээд авчих шүү дээ ядаж тий. Хүн чи ямар нэг алхам хийжээж л юмаа мэдэж авна. Алхам хийжээж л суралцсан нам тэгжээж л мэдж авах ш. Тэрнээс судлаа суугаад байвал бас үйлдэл хийхгүй бол урагшаа явахгүй ш. Ямар ч юм тэр бизнесч тэр хувийн амьдралч тэр тий айд сэргэлзээтэй суугаад байвал таны хязгаарч та байшинтай болохгүй ш. Бас тийм биз дээ. Тийштэй энэ 4% төлөл байхгүй болсон гэсэн яг үнэн. Энэ 20 оноос хойш 4% төлөлтөг байхгүй болсон гэсэн энэ хэвээрээ байгаа юм шиг байлаа. Тий. За. Хувийн орон сууц авахар газрын асуудлын талаар мэдээлэл өгөөч гэнэ. Хувийн орон сууц авахаар хувийн орон сууц авахлаар угаасаа тэр газрын хувийн орон сууц та нар өөрсдөө бариулж болно шүү дээ. Жишээл одоо чехүүд чинь бол газараа худалдаж авчаад яг энэ дээрээ байшингаа бариулъя гэдэг тухайн нэг барилгын компанид гэрээ хийдэг. Тэрийг манайхан ч гэсэн хийж болно. Ажиглаад ахад манайхан монголчууд ерөөсөө нэг орон сууц руу дараад байгаа. Нэг л нэг бие биенийг дуурайсан. Бити тийм нэг одоо юу байл та. Гой шинээр гой сэтгэлтэй. Гой шин байшин барих гал үзэлтэй. Шин газар худалдаж аваад байшин барил та. Тэр үстэй бие бинийгээ дуурайгаал бүгд байгаа юм шиг санагдаад идэх шүү дээ. Нэг л нэг юм хийчих юм нөгөөдөл нь хуйлрал одоо дуурайгаал одоо ингээл гүйцэхэж. Гой шин родины доон барил та газар худалдаж аваад гэсгэл. Тэрийг бол газрын алба дээр очиж илүү мэдээлэл зөвлөгөө аваарай мэдүү тий. Тэгэхгүй л чинь газрын тухай бас сайн мэдгүй шүү дээ. Би ч өөрөө тэгж худалдаж аваагүй. Мэдэхгүй. Тэ. Тайдтай л нэг
уншсан мэдсэн юм бол хуулцах л ингээл үз тардаг шүү. Тэрнээс биш би Чехэд бол яг гац хоёр орчуулганд явсан мэдсэн юм аа. Яриа дээр нь уншсан мэдсэн одоо янз бүрийн юм хольж утгаал ярьдаг шүү тий. Гой байшин бариул л та. Магадгүй Домик Наклич гэдээ байж л байдаг шүү. Түлхүүр зөвхөн түлхүүрийг олгоно гэж тий. Тийм судалгаа хэрэгтэй байхгүй тий. Битээ их яраараа энэ бол өстой 7 хэмжиж нэг отлох хэмжээний л асуудал шүү. Даандагүй чинь яагаад их эрсдэл ярив? Энэ эрсдэл хамгийн аюултай эрсдлүүдийг та хэд маань маш сайн мэдж авах хэрэгтэй эрсдлүүд байгаа байхгүй тий. За мөнх сайн байна уу амжилт эрүүл энгийн хүсье баярлалаа. Хамгийн хэрэгтэй юм надад ч одоо эрүүл мэндэл. Та нарт маань ч гэсэн одоо эрүүл энгийн шиг хэрэгтэй. Бусдын дээр байшинсаа болж л таараа зүгээр эрүүлэл байвал хэдүүлээ болно шүү дээ тий. Эрүүл яж ижил нэг сөхөрч унчихгүй шиг л тэгэл байцгааж байвал болно да тийм ээ. За хувийн орон сууцаар авахар газрын яах вэ гэнэ сайн байна уу хоцроо доо. За зээлийн түүхийг нь судлах хэрэгтэй. Яг үнэ гэр бүл болж байгаа хүмүүс дандаа зээлийн түүхийг тэгээд дуудлага худалдаанд зарж байгаа байрууд бас нэгэр байдаг. Энэ тухай би та хэдтэй хэлээгүй юм байна тий. Дуудлага худалдаанд ражбад зарлж байгаа байшингууд байдаг. Тэрийг та хэд маань бас авч байгаа улсууд байр сонирхож байгаа улсууд сонирхоорой. Миний дээр хэлсэнчлэр бас боломжийн бас үнээр зарагддаг байлаа шүү. Тийм байр орон сууц юм уу эсвэл ородны доонууд сонирхоорой. За та байр сонирхож байгаа нэг юм. За жилийн 1.7 харин тий яг үнэ соёлмаа одоо 1.7 болчиход байна гэж чинь бас айтаахан боломж шүү. Нэг хэсэг бүр 2.5-аас болохгүйсэн шүү дээ. Аяг үнэтэйсэн. Одоо их буугаад байгаа. Тийм учраас чек хүчин одоо байр авах их зүгээр юм байна гэж яриад байгаа юм тэр шүү. Тий. Тэгэхээр яг байр руу дайрчаа улсад болоод бас нэг айтаахан боломж байна. Коронавиг дайландуулаад байртай болчих юм байх хөтэй хэдүүлээ. За чинь тааидтай бас зөндөө юм хуваалцахыг хичээлээ. Тэгээд тааид маань асуух юм байвал байгаа нь явахтай хувийн чадвар ч юм уу хэрвээ мэдэх юм байвал чинь хуваалцсан мэдгүй юм байвал тэгэл мэдэхгүй шүү дээ. Мэдгүй юм надад зөндөө. За тэгээд энэ удаа лайва ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд тааид маань энг тунх инга улаан эрүүлэнг тий дархлаагаа сайн дэмжицгээгээрээ эрүүл сарвал байцгаагаарай. Тэгээд бүгдээр нь сайн сайхныг хүсье. Баяр таа.